Metapius Danichus. Are you ready? Beast Tamer буюу Сизуми Миямигийн бичсэн хөнгөн роман Light Novel бөгөөд анх анime нь 2022 оны 10 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 25 хүртэл нийт 13 анги гарсан. Тус анime руугаа шууд орцгоо. Үлгэрийн гол баатар болох Рен гэдэг залуу тэр баатрын багт хамт байдаг байсан ч нэг өдөр багийнхан түүнийг хөөж явуулсан учраас Рен зөвхөн амьтдыг захирч чаддаг байлаа. Янз бүрийн амьтантай зүрхээрээ гэрээ байгуулж тэдний хүчийг ашигладаг. Гэхдээ тэд шууд тулалдаанд сайн биш. Рен багийнхаа төлөө маш их хичээдэг байсан. Гэхдээ айр яс Агуслин Миана нар түүнд чи ямар ч хэрэггүй гэж хэлээд шоолон нээлдэж хөөсөн юм. Рен их гонигтай болж нулимсаа дараа багийнхантайгаа нөмргөө тайлчгаад ганцаараа явжээ. Тэр ганцаараа сууж байтал хідэн хүүхэд хурч ирээ та ямар ажил хийдэг вэ гэж асууад Рен эхэндээ ичиж юу ч хариулахгүй мэдэхгүй. Гэхдээ хүүхдүүд түүнийг харах гэж их баярлаж байсан тул тэр ойролцоох бүрэгдтэй гэрээ хийхийг харуулсан юм. Хүүхдүүд түүнд их дуртай болж хамт тоглож ирээдүйд адал явдалчин болохыг мөрөөдгөө хэлдэг. Рен адал явдалчин гэж юу юм болоо гэж бодоод Adventure Guild руу очлоо. Тэнд Наталья гэдэг эмэгтэй түүнийг ухтан авч адал явдалчин тухай дэлгэрэнгүй тайлбарлав. Гэхдээ Наталья түүнийг Beast Tamer гэдгийг сонсоод чи ганцаараа явхад хэцүү шүү дээ гэж санаа зовсон. Энэ үг Рений өмнөх шиг сэтгэлийн шархлуулсан ч тэр бууж өгөлгүй шалгалтандаа орлоо. Шалгалтынхын даалгавар нь гоблиныг устгах эмийн ургамал түүх байсан бөгөөд Рен амьтдынхаа тусламжтайгаар даалгавраа амжилттай гүйцэтгэж чад. Гэтэл гинэт хаа нэгтэйгээс хүний хаширах чимээ сонсогдов. Тэр гүйж очтол нэгэн охин том ассасин таягийн бүслэгдсэн байлаа. Рен жижигхэн хутгаараа давтлах гэж үүссэн ч амьтан огт нөлөөсөнгүй. Тэр охин зугтаа гэж хэлээд өөрөө амьтныг барьж саатуулсан. Тэгтэл гинэт нэгэн ягаан өстэй охин өндөрт үсрээд ассасин таягийг хүчтэй зөхөж унгав. Энэ охины нэр нь Set Planet бөгөөд тэр Spirit Cat овгийнх ажээ. Энэ овг маш хөвчрөхөг ховорхон байдаг гэвч Can Cat гинэт ядраад ундаг. Рен хурдан очиж барьж авчээ. Кеннет бэрцэн юм шиг харагдсан ч үнэндээ зүгээр л үлссэн байжээ. Рен өөрийнхөө хоолыг хувааж өгсөнд Кенкэд баярлаж хэдэн өдөр юу ч идэггүйгээ хэлдэг. Рен түүнийг хараад үнэхээр гайхсан ч учир Spirit Cat авгийнхан бараг устж байгаа гэдгийг хэлдэг. Кенкэд гэдгээ танилцуулж Рентэй надтай энгийнээр яар Мис гэж дуудах хэрэггүй гэж хэлв. Рен түүнийг яагаад энэ ойд байгаа тухай сонирхож асуухад Кенкэд ууланд амьдрал уйдгартай байсан болохоор адал явдлах яхаар гарсан гэдгээ хэлдэг. Ингээд тэдний уулзалт хувь тавилан мэд санагдаж Кенкэд Ренээс амьдралынхын талаар ярихыг хүснэ. Рен эхэндээ эвгүйцсэн ч түүнд бүхнээ ярьж чаддаг. Түүний баатрын баг хөөж явуулсныг сонсоод Кенкэд их уурлаж Ренд сэтгэл гаргасанд нь их баярлаа. Тэгээд Рен санаандгүйгээр Кенкэдийн толгойд илээд талархснаа илэрхийлв. Кенкэн үүнд урамшсан бол Рен санаандгүй хийсэн ч ойлгосонгүй. Дараа нь Кенкэн чи ямар ч хэрэггүй биш харин маш хүчтэй. Чиний Beast Tamer-ийн чадвар онцгой гэж хэлв. Түүний харах мөчтөл цахилгаан шиг мэдрэмж төрсөн гэж хэлдэг. Хэрв Рен Кенкэдийг захирч чадвал Spirit Cat овгийнхны бүхнийг захирч чадах байх. Гэхдээ Рен тэгэж бодсонгүй. Харин Кеннеттэй ойр дотн болохыг хүсэв. Рен хурууга баг зэрэг зүсэж гэрээ байгуулах бэлтгэл хийв. Энэ гэрээ зөвхөн Кенкэдийг өөрийн нэрээ хэлэх үед л байгуулагддаг байлаа. Тэгтэл Кенкэд өөрөө дуртай нэрээ хэлсэн тул гэрээ амжилттай болж түүний гар дээр улаан дугуй тэмдэг гарч ирэв. Ингээд тэр гар барин гэрээг баталгаажуулна. Рен маш их баяртай байлаа. Гайхмаар саяхан багийнхнаасаа хөөгдөж зориггүй болсон Рен одоо дэлхийн хамгийн хүчтэй овгийн нэгийг түншлээд олчихлоо. Тэгээд Кенкэд үнэхээр өхөөртөн байлаа. Гэхдээ Fire City руу буцахаас өмнө тэд даалгавраа дуусгах хэрэгтэй байв. Рен түр гэрээ хийж туулаануудтай хамтарч ажилласан Кенкэн жаахан атаархмаар санагдав. Гэхдээ тэр игдүүтэй цагаан туулайг хараад өөрөө ч баярлаж орхив. Рен туулай нараас тусамж авч урмлуудыг хурдан түйж дуусгаснаар шалгалттай амжилттай давж чаддаг. Натали түүнийг F ранк адал явдалчин үнэлэх гартуулж бас шагнал бодгож 50 зэсоос өг. Тэр түн чи хурдан ахих байх илүү дээд төвшөнд хүрвэл шагналч нь ихсэн гэж хэлүүлнэ. Рен баяртайгаар шагналаа аваад гарнаа. Рен Кенкэд тана одоо би даалгавар авч ажиллаж эхэлнэ гэж хэлв. Кенкэд баярлан түүнийг дэмжиж байлаа. Гэтэл гинэт нэг муухай зан авиртай хүн орж ирээд Кенкэдийг хараад сонирхож эхлэв. Тэр Кенкэдтэй түүнд бүднэр ярьсан ч нөгөө хүн улам догдолж түүнтэй хамт дайр хуухыг урьлаа. Тэр бүр Ренний Кенкэдийн өмнөд оромжилсан тул Кеннет уурлан Рен бол намайг удирдах би эзэн минь гэж чангаар хэлв. Нөгөө хүн гайхаж энэ Spirit Cat овгийн хүнийг хэн захирч чадахгүй гэж хооллоо.
Тэгээд Рэнийг сорж Кенкетийг бооцоонд тавив. Рэн татгалзсан Кенкент улам төвөг удах байсан тул тэр эрс шийдэж тулдахаар болов. Гайхмаар нь Рэн хитгэн мөчийн дотор амархан ялж нөгөө хүнийг өвдсөндөө орилж газар унлаа. Нэг мэтгэд Наталя гарч ирээд юу болсныг шалгалаа. Тэр энэ муу нөхөр гилднийхэнтэй үргэлж асуудал үүсгэдгийг мэддэг байв. Наталя Рэнгээс уушлахгүй тэр хүний адал явдалчдын өмнөлхийг нь хүчингүй болгох гэж байгаагаа хэлв. Гэвч муухай зан гаргасан Наталяг барьж авах гэсэн тул Наталя өөрөө түүнийг шийдэхээр шийднэ. Бас шийдгээд ч авдаг. Үүний дараа Наталя хандлага огцом өөрчлөгдөн Рэнээс яагаад шалгалт өгч байхдаа хүчтэй овгийн нэгэнтэй гэрээ байгуулчихсан юм бэ гэж асуув. Түүний асуулт Рэн Кенкет хоёрыг их сандаргаж тэд уушлахгүй л Наталя тоглож байсан юм гээд нэмсгэлж баяртайгаар явна. Рэн өөрийгөө яаж ингэж хүчтэй болсныг ойлгосон. Харин Кенкет түүнд тайлбарлав. Чи надтай гэрээ байгуулсан учраас Сприт гээд овгийн хүчийг бага зэрэг авсан гэжээ. Рэн энд үг гайхаж яв. Унган нутагт ийм хүчтэй овгийн гэрээ байгуулсан хүн огт сонссонгүй гэдгээ хэллээ. Кеннет ч бас Рэнийг түүнийг хамгаалсанд баярлаж Рэн ичингүүрэн юу ч хэлж чадсангүй. Дараа нь тэр чин даалгавраа биелүүлэхээр явлаа. Кеннет адал явдалчид дандаа том сэлэн барьж гүнж авардаг гэж бодож байсан ч энэ удаа ургамал түүх даалгавар байв. Рэн тайлбарлаж өглөө. Би одоохондоо Франктай очиж зөвхөн энгийн даалгавар авч чадна. Үүнийг сонсоод Кеннет урамшин хамтдаа ургамал түүх гэж оролцсон ч Рэн түр гэрээ хийсэн тууланд бүгдийг нь аль хэдийнэ дуусгачихсан байлаа. Кеннет баг зэрэг гомдож би түүнийг түнш байж байгаа тусч хийж чадахгүй юм гэж бодов. Гэтэл Кеннет холоос хүмүүсийн чанга орлох дуу сонсогдов. Тэд гүйж очтол том аимшигтай дүртэй хүмүүс нэг өвгөн дээрлэж байв. Кеннет тэднийг танилаа. Энэ бол Black Fang Bandit гэдэг дээрэмчдийн бүлгэн байлаа. Тэд маш олон муу зүйл хийдэг аюултай хүмүүс байв. Тиймээс Кенкет бид тусан дуутах уу яах вэ гэж Рэнд хэллээ. Рэн цаг дуслаа гэж бодоод шууд одоо ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж шийдэв. Түүний зориг хараад Кенкет маш их бахархна. Тэрээр Рэнийг өвгний хүнийг хамгаалах өгөөд өөрөө бусдын зохицуулахаар болов. Тэгээд салхины хурдтай давхиж гарч бүгдийг нь ялж устгаж эхэллээ. Гэвч Кенкет Рэний тухай бодож сэтгэл нь түгшиж байлаа. Учир нь тэр Рэнтэй гэрээ байгуулсан. Тэр бол хамгийн хүчтэй овгийн сүнсний муур. Хүчийг нь авсныхаа дараа Рэн өөрийгөө устгахчгүй гэж айж байлаа. Ер нь бол гэрээт амьтад өөрөө урагш гарч тэмцэх ёстой бусуу. Ингүүл илүү дээр биш гэж юу гэтэл Рэн үргэлж түүнийг хамгаалахаар урдан зогсдог байв. Түүнийг тулдаж буй байдлыг харах болгондоо Кенкет нүд салгаж чадахгүй зүрх нь хурдан цохилдог байлаа. Дайснуудыгаа дарсны дараа Рэн Кенкетний царайг улаасны хараад гайхав. Кеннет яаран тайлбар хийж сэдвийг өөрчлөв. Өвгөн хүнч бас ирээд тэдэнд талархав. Рэн яагаад худалдаачин хүн хамгаалагчгүй яваад байгаа гайхтлаа өвгөн нэг хамгаалагч хүсэлсэн аюул тохиолдон тэр зогцсон гэж хариулав. Тэд түүнийг аварсан ч өвгөн анхааруулж хэлсэн Black Fang-с эргэж ирж өшөө авах болгоомжтой бай гэж. Гэтэл Рэн айж ухна гэж бодтол тэр бүр эсэргээр нь тэдний үүрэнд очиж бүгдийг нь барих ёстой гэж шийд. Учир нь энэ бүхэлдэглэл маш харгас хэрэв. Тэднийг барихгүй бол хотын худалдаачдыг үргэлж хохироосоор байх байлаа. Рэн бас жижигхэн хэрэмний ачаар тэдний нуучийг олчихлоо. Тэр Мэйн таймыг Кенкетийг өөрийгөө юу ч хийж чадаагүй дэ урамгүй болов. Гэхдээ удалгүй дахин өөдрөг болж Рэнээс төлөвлөгөөг нь асуулаа. Рэний санал бол Covent Beat-тэй түр гэрээ байгуулах. Тэрээр сайжруулах хорыг нь ашиглан хамгаалагчдыг нь зогсооно гэж тайлбарлав. Кеннет маш их гайхав. Зөгийг чинь шавж үдээ тэгэхээр чи яаж тушааж чаддаг юм бэ гэхэд Рэн Hometown-д шавж сургадаг урлаг сурсан гэж тайлбарллаа. Кеннет үүнийг сонсоод түүний авиас чадвар улам биш Рэний тухай ямар гайхмаар зүйл сонсдог байлаа. Дараа нь Рэн Кеннетээс хот руу буцаж тусламж авчрахыг хүсв. Кеннет дахиад гайхсан учраас тэр мөн өмнө нь Рэнд тусалсан ямар ч даалгавар авч байгаагүй. Гэсэн ч тэр баяртайгаар зөвшөөрнө. Night Squad-оос тусламж дуудахаар яв. Night Squad гэдэг нь хот тосгоны хамгаалдаг төрийн байгууллага ээжээ. Кеннет явсны дараа Covent Bay бүгд цуглаж Рэний түр гэрээгээ ашиглан тэднийг захирч эхлэв. Энэ үед Лим ба Минагийн баг дээрэмчдээс цугтаж яв. Тэд зүгээр л цаг нөхцөөхийн тулд жаахан мөнгө олох гэж даалгавар авч бүтлгүүдэжээ. Хэрв ийм асуудал болно гэдгийг мэдсэн бол Арис ба Агустай уулзсан дээр байх байсан гэж бод. Лин уурлаж тэдэнтэй хамт явсан Beast темрийг буруутгав. Тэр анхнаасаа би зүгээр л амтан сургагч болохоос
тулдах чадваргүй гэж хэлчихэд хамгийн түрүүнд зугцсан байлаа. Энэ тухай ярьж байхад Лин Рений тухай дурдв. Тэр Ренч бас нэг их чадaltaй биш гэсэн тэр тулдаж чаддаг. Бас нэг дор олон амьтанд сургаж удирдах чаддаг гэл. Best Tem олон амьтныг нэг дор сургаж чадна гэж сонсоод ихэд гайхав. Ер нь тэдэнд шиг амьтан сургагч хоёр амьтныг удирдах чаддаггүй. Арбиг бол бүрч үгүй. Хэрэг олон амьтан нэгэн зэрэг тушаалаг бол мэдрэл нь ачаалдаахгүй шатдаг байлаа. Гэтэл Лин хагас эргэлдсэн хэвээр байсан ч Рен 10-10-аар нь амтан захирч 50 царайтай байгааг харсан. Эцэст нь Лин энэ бүтэлгүй даалгаврыг Рен дангаар нь тохож Баатар багийн нэр хүндийг нь хамгаалахар шийдэв. Тэр Бest Tem-ийг сүрдүүлж нөгөөх нь айгаад зогсчихов. Мина бол бүрэн итгэхгүй байсан ч тэр эртний залуугийн үгс Рентэй тун адилхан санагдаж байлаа. Харин Лин хизээж Ренийг ер бусын чадвартай хүн гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Тэр үед Компе дээрэмчдийг хордуулан хөдөлж чадахгүй болгосон байлаа. Кеннет ч гэсэн тусламж авчирч яг цагтаа ирэв. Гэвч тэд Knight Squad биш харин Ренийн шиг адал явдал гарсан энгийн хүмүүс байсан тул Рен бүх Black Fang-тай нүүр тулах зориг гаргасанд ихэд гайхав. Зүйл сайхан болж байтал хаалганы санс маш чанга архирах сонсогдов. Энэ байнитуудын өмнө сургаж авсан Lizard гэгч эс зэрэглэлийн тэнцвүүц авраг гурвал байлаа. Гурвал галзуурч сүүлээрээ бүгдийг шидэд зөхөж эхлэв. Рен дээш үсэрч зөхөв. Дараа нь Kenneth эрүүрүүн зөхөж өглөө. Рен бусдад гадагш гарахыг тушааж өөрөө Кенттэй үлдэн толдов. Энэ мөчид Рен Арилийн бүлэгтэй хамт байсан үеэс санав. Тэд түүнд ямар ч хэрэггүй гэж боддог байсан. Харин одоо тэр өөр болсон. Дээрээс нь Кеннет хажууд нь байлаа. Гадна байсан хүмүүс тэднийг аюулгүй байгаасаа гэж залбирч байлаа. Аз болоход удалгүй Рен ба Кеннет хоёулаа 9 минут гадаа гарч ирэв. Энэ явдал Рен Баатрын багт хэрэггүй гэдгээ гэгдэж хөөгцөн ч үнэндээ бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хамгийн гол нь Кеннеттэй хамт байхад л тэр юу ч хийж чаднах юм шиг санагдаж эхэллээ. Олон хоног гадаа хондогсны дараа тэд нэг өрөө түрээсэллээ. Кеннет зөөлөн 5 дугтay орон дээрээ сэтгэл хангалуун байв. Харин Рен хамгийн их зочирсан ажилчид тэдний нэг өрөөнд хамт оруулчихсан байдаг байлаа. Эхнээсээ л тэр хоёр тустай өрөө авах гэж хүлээж байсан юмсан. Тэгээд Рен бүхнийг орхиж гадаа унтахаар шийддэгэ. Энэ Кеннетийг гайхшруулв. Тэр түүнийг буцаан татаж бид аль хэдийн 7 хоногийн түрээс төлчихсөн гэлээ. Рен түүнд эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг өрөөнд унтаж болохгүй гэж тайлбарлан хэлдэг. Эхэндээ Кеннет тоохгүй би зүгээр гэсэн болж дараа нь нүүр нь нулааж ичингүүр чи надад буруу юм л хийхгүй бол шүү дээ гэж хэлдэг. Рен түүнд амьдралынхаа зарчмаа тайлбарлаж энэ дээрч бүү сохроор итэг бүр надад хүртэл бид саяхан танилцсан хоорондоо сайн мэдэхгүй гэв. Харин Кеннет би бүх хүнд бус зөвхөн чамд итгэдэг. Чамайг анх харсан цагаасаа л багийнхаа нэг гишүүн гэж бодсон гэдгээ хэлв. Энэ үгийг сонсоод Рен жаахан ичингүүрэн инээмсэглэж эцэст нь Кеннеттэй хамт өрөөндөө үлдэхээр шийддэг. Тэр шөнө Рен гүн нойрсож байхад хажууд нь муур охин чиртэж байлаа. Тэр зүрх сэтгэлээр Ренийг үнэхээр сайн хүн юм. Учир нь өмнө над руу ойрцсон бүх хүмүүс муу санаатай ихвчлэн мөнгө эсвэл нэр алдаа авах гэж оролддог байсан. Би ховор онцгой сүнсний муур болохоор тэд үргэлж намайг барьж авахыг хүсдэг байлаа. Харин Рен гэж бодож байлаа. Энэ удаа таарсан хүн Рен байсан бөгөөд тэр өөр хүн байлаа. Рен түнд зөвхөн гайхаж өөр муу санаа агуулаагүй. Тэр Кеннетийг зүгээр сайхан сэтгэлээр аварсан. Түүнтэй жирийн охин шиг харьцдаг нь Кеннетэд маш их таалагдж байв. Мөн тэр Ренний Баатар багнаас нь хөөгдөж зүрхэндээ шарах авсныг нь ч мэддэг байсан. Гаднаасаа бүхнийг марсан мэт харагдав. Сэтгэл дотор нь тэр гомдол үлдсэн гэдгийг Кеннет мэдэрч байлаа. Тиймээс түүний шарахыг эдгэж өгмөр санагдаж байв дотроо. Тэр анх уулзснаасаа хойш 1-7 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд даалгавруудыг амжилттай биелүүллээ тэр хоёр хамтдаа. Рен Эфес зэрэглэлийн адал явдал болж ахив. Тэгтэл өнөөдөр Наталия тэдэнд Стейнбридж дээр аюултай Gatekeeper байдаг тухай хэлв. Энэ бол гүүрээр яваа хүн бүртээ хэрүүлүүддэг дээрэмчин ажээ. Аз болоход хүн эрсдэггүй гүүрээр явах хүмүүсийн тоо эрс харин багассан байлаа. Наталия Ренийг энэ даалгаврыг авахыг ятгав. Энэ даалгаварт зэрэглэл хязгаар байхгүй бөгөөд 5 алтан зоосны шагналтай байсан тул Рен тэр даруй зөвшөөрдөгөө. Тэр Stay-Bridge рүү хөдөлж энэ твийн төвд орших Horizon City-гээс өмнөх төв рүү гарах цорын ганц зам байлаа. Кеннет эндхийн үзэгсэнтэй байгалд гайхаж харж энэ Gatekeeper ямар хүн бол гэж сонирхож байв.
Рэнч бас сониуч байлаа. Хэрвээ үнэхээр хүн алсан бол гэрчл нар байх ёстой. Гэтэл зодуулсан хүмүүс бүгд чимээгүй байжээ. Тиймээс Рэн байнга болгоомжтой байхыг өөртөө сануулж хэлнэ. Тэгтэл Кенкэд тэнгэрт нисж яваа нэг олж харлаа. Сайдар харвал Дарган кланы охин байдаг. Таня байв. Түүнийг Gatekeeper гэж дуудсан тэр тун таагүй байдалтай болжээ. Таня багаасаа тусгаалan бэлтгэгдсэн 15 нас хүрмэгцээ адал явдал гарч хүчтэй луу болох сургалттай байсан тул өөртөө итгэлтэй байв. Тэр хүчтэй өрсөлдөгч хайж байсан тул Рэн болон сүнсний муурагийн гишүүн Кеннетийг хоёртой таарсандаа баяртай байлаа. Кеннет жаргагүй тултгаас өр замгийг ойлгож Рэнч чи бүх хүчээ гарга би ч бас хүчтэй овгийн нэг гэж урам хайрлав. Ингээд хоёулаа Тянатай тултахаар шийдлээ. Тулааны ихэн Тяна дайрч орж Рэнийг зохиж нисгэв. Дараа нь Кеннет руу гал үлээхэд тэр зайлж чадаагүй тулд хамгийн их бахардар сүүлэн түлэгдвэ. Кеннет ихэд уурлаж Тянаг шийдэхээр дайрав. Тэдний хүч тэнцүүхэн тулдаж байгаа хараад Рэн гайхав. Тэр ч бас дэмжихээр орж иртэл Тяна хоёулангийн барьж аваад эргүүлэн шидэв. Дараа нь хамгийн хүчтэй галаараа дайрав. Аз болох Рэн ба Кеннет хамтдаа хөдөлж галнаас нь бултаж чаддаг. Red Dragon-ы кланы хүчийг тэгэхээр жинхэнэ мэдэрч одоо жинхэнэ Best Theme-ийг маягаар тулдах болов. Тэр Кеннетийн төр саатуулах гэж хэлв. Кеннет үнэнчээр тушаалыг нь биелүүлж Тянаг барс шиг зөхөж эхлэв. Энэ хооронд Рэн анхаарлаа төвлөрүүлэн өмнө нь тулаанд харсан бүгдийг ол мөрийг санаж түр гэрээ байгуулв. Ингээд хідэн бүргэд цуглуулсан тэднийг Тянар руу давтуулна. Бүргэдийн хошуу тийм хүчтэй биш байсан ч Тяна хөлж чадахгүй болгожээ. Учир нь тэд Better Bird бөгөөд хор агуулдаг шууд юм хошуундаа. Тийм хорыг авчгаа Дарган кланы гишүүнч хэсэг хугацаанд цаажилттай өнгө болчихдог. Тяна ялагдлаа хүлээн шүрхэд Рэн ба Кеннет хоёр гайхав. Кеннет баярлаж Рэнийг чанга тэврэв. Рэн тэгээд Тянаг хамт явахыг өрөв. Тянаг эхэндээ шоол чи намайг зарна гэж бодож байна уу гэж бодсон. Гэвч Рэн зүгээр ярилцахыг хүсэж байв. Тяна надад таалагдахгүй гэж зөрүүлв. Рэн уурлахын оронд нэмсгэлсээр байлаа. Үүнийг хараа Тяна улааж сэтгэл нь хөдөлсөн ч Кеннетийн дургуутсан харцыг мэдрээ зочлоо. Кеннет түүнийг Рэнд бүү төвгүүдээр эс бөгөөс ингэж шийдхэн шүү гэж анхааруулж хэлдэг. Эцэст нь тэд Гилданы буцаад Наталя ихэд гайхав. Рэн аль хэдийн Gatekeeper-ийг зайлуулчихсан байлаа. Наталя маш их талархаж нөгөө улаан жигүүрийн зочныг хараад бүр их гайхна. Түүний ивэр сүлийг хараад Наталя тэр Дарган кланы гишүүн байж магадгүй гэж таамаглав. Тя үсэн эргүүлээд өөрийгөө ихэмсэг танилцуулах гэж байтал хоёр хүн ирээд амийг нь таглаж ширээд аваад явж. Явах замдаа Рэн юм ярьж байтал гинэд Тяна алга болчихлоо. Учир нь тэр хизээ нэгэн хүчтэй хүн хармагцаа ганцаарчилсан тулаан хийхийг шаардаж өөрийгөө танилцуулах гээд байд. Магадгүй тэгсэн байх гэж бодно. Үүнээс болоод бусад хоёр нь түүнийг хайна. Бараг ухаан алдах шахаж байлаа. Хойлонгаас нь сануулга сонсоод Тяна ичсэн царай гаргав. Тэгээд Рэн түнд энэ хотыг түр орхиж явахыг зөвлөв. Учир нь Gatekeeper-ийн тухай хүндэж тарааж болохгүй байв. Хэрв дахин ингэхгүй гэж амласан тохиолдолд түүнийг явуулна гэж хэлдэг. Гэтэл Кеннет яагаад Тянагийн тухай өмнө нь хүмүүс яриагүйг санаа авлаа. Үнэн дээр учир нь маш энгийн байжээ. Тэднийг Тянаг ялж орхидог болохоор ичээд юу ч ярьдаггүй байсан байна. Дарган клан дүрмдээ Тяна дахин бэлтгэл хийх ёстой ч Рэнийн багтай хамт явж бэлтгэлээр хийхээр шийддэг. Тэгээд тэр Рэнийг хүзүүн тэврээ түүн таалагддаг гэдгээ хэлв. Хажууд нь байсан Кеннет энэ бүхнээс бол сүүл нь уурлана. Тяна бүр Рэнтэй гэрээ хийхийг хүсв. Ингээд тэр зөвхөн Spirit Cat клан биш бүр Дарган клантай ч гэрээ байгуулчихдаг. Хэрвээ хийснийхэн дараа Тяна гар дээр улаан тэмдэг гарна. Рэнч маш их азар ингэж чадсан мэт санагдав. Харин Арелийн багт ой мод нэгэн 7 хоног тэнэж юу ч олсонгүй. Ариус Рэнд эргүүлэн авчрах арга сэтэж тэрээр Форестийн байлдан дагуулсны дараа дахин хаях болно гэж бодов. Кеннет ба Тяна хоёр орон дээр хэнийх нь байх талаар хэрэлдэж байлаа. Харин Рэн шалан дээр хөвтөд 50 унтчихсан байдаг. Ингээд Таня Рэн багт албан ёсоор нэгднэ. Тэдэнд шинэхэн даалгавар өгөгдлөө. Энэ бол слаймуудыг устгах ажил байлаа. Слаймууд олон хүн үл тоомслоодог болохоор улам үржээд талбаас үүдгдэг болчихжээ хөрхий. Кеннет слайм дургүй байсан учраас тэднийг цохих бүрд наалддаг муухай гэж хэлээ. Харин Тяна би галт бөмбөлгөөрөө амархан устгах хэмээн бардам хэлнэ.
Үүнийг сонсоод Кеннет түүнийг биширч харлаа. Рэнж баяртай байлаа. Ядаж хоёр нь хоорондоо муудахгүй байгаад нь баяртай байсан. Слаймыг олохгүй байсан тул Рэн assimilation гэх чадвараа ашиглан энэ сүнснийхээ нэг хэсгийг шувуу руу оруулж түүнийг удирдах арга юм. Кеннет ба Тиана үүнийг хараад амаа ангаж гайхав. Шуугаар хайж осныхаа дараа тэр хоёрт миний биеийг хамгаалаарай гэж нисэн одов. Тэр слаймуудыг олноо маш хурдтай. Кеннет хурдан устгахыг хүссэн ч Тиана Рэнийг шидэд галт бөмбөлөг дурш гэж ятгалаа. Рэн хүчин сул гэж бодсон ч нэг удаа дуршиж үздэг. Азар бүр асар хүчтэй гал гарч бүх слаймуудыг нэг мөсөн бүгдийн шатаагаад алга болгочихно. Тиана тайлбарлахдаа энэ бол чи Дарган Калантай гэрээ хийсэн болохоор манай овгийн хүч хамгийн дээдүүдийн нэг. Тиймээс чиний дотор одоо манай хүч урсаж байна гэж хэлв. Үүнийг сонсоод Рэн би хоёр хүчийг зэрэг барьж байна шүү дээ гэд баг ухаан алдах шахаж өөрөөрөө бахарх шиг боллоо. Дараа нь Тиана бас Кеннет хоёр Рэн шидийн хүчийг хянахыг зааж өгнө. Дарган багш нь маш ширүүн байсан чинь тулд Рэн ядарч амьсгаа давхцах боловч эцэд нь хүчээ хянах аргыг маш хурдан сурч чаддаг. Яг л гоц нэгэн шиг. Галдаас шагналаа аваад гарахад Рэн хоёрыг хоолнд дагуулв. Питер Тиана бас Кеннетийн хоёрыг идэх хэмжээ маш их байсан тул Рэн гайхаж орхив. Хоол идснийхэн дараа Тиана түүнээс чи таймигийн хаан сурсан бэ гэж асуухад Рэн анхнаасаа л бэст темэр досгон төрж өссөн бөгөөд эцэг их нь бэст темэр байсан тухайга ярив. Гэвч түүний төрсөн досгон одоо байхгүй болж тэр 12 настайда досгон мангасын дайралтаар шатаж ганцхан Рэн л амьд үлдсэн юм. Дараа нь тэр нэгэн адвенчер руу түүнд тусалж түүнийг авардаг. Рэн энэ түүхийг сонсоод Кеннет ба Тиана хоёулаа сэтгэл нь өвдөж түүнийг улам дотн болж нулимсэн бөмбөрөн гарч шах. Нулимсэн бөмбөрхөөр шахна. Тэд түүнд чи үнэхээр зөрөгтэй бид хоёр чамаар бахархаж байна гэж тэр хоёр хэлдэг. Дараагийн даалгавар бол орк устгах байлаа. Орк болон гоблиноос арай ухаантай зэвсэг хэрэгэлдэг тул илүү аюултай юмсанжээ. Рэн банк тэднийг битгий дутуу үнэлээрэ гэж сануулсан ч Тиана би яаж ялагдахгүй гэд бардамсаар л гэтэл тулдах үед бараг 2 удаа баригдах шахтнаа. Аз болоход Рэн ба Кеннет түүнийг аварчээ. Рэн баг зэрэг бэрцсэн ч өөрийгөө эмчлээд зүгээр болгочдөг. Тиана түүнд маш их гимшиж санаа зов. Дараа нь тэр гүүрэн дээр гуниглаж сууж байтал нэгэн жижигхэн охин түүнээс чи өнөөдөр юу устгасан бэ гэж асуухад тэр шархагдсан бол хэлээрэ гэж санаа тавина. Энэ үг Тианаг урамшуулна. Рэнч бас өөрийгөө санаа тавьдаг болохоор Рэнийг санагдвал. Удалгүй Рэн өөрөө ирээ чи бидэнд хэрэгтэй хүн гэд толгойг нь илүү. Энэ мөчид Тиана зүрхэн Рэнээс салахгүй мэт болон бараг л дурлах шахна. Маргааш нь тэд шинэ даалгаварт явж байхдаа гинэд Арио бүлэгтээ таарлаа. Энэ тэднийг харангуудаа дургүй хүрээ Тиана бас Кеннетийг дагуулan холдог гэсэн ч Ариос түүнийг зогсоож хуучин хамт байсан тухайга ярив. Рэн маш их уурлан. Учир нь тэд өмнө түүнийг хөөж байсан мөртлөө одоо дахин ашиглах гэж байлаа. Тэр эрс татгалзаж нөө би танаа багт орохгүй гэж хэлдэг. Гэвч Мия ирээд бидэнд Демон лордыг ялахын тулд ойд дотор байгаа хамгаалалтын бамбаа хэрэгтэй. Тэрв авахгүй бол ертөнц мангасаар дүрч энгийн хүмүүс үхэх болно гэж ятгах хэлвэ. Энэ нүгэн Рэний өнгөрсөн аимшигтай дурсамжийг сэргээ тэр досгонд шатаж байг санаж өрөвчин зан дийлдэж Ариогийн бүлэгт туслахаар шийднэ. Рэнийг доромжилж тэр хоёр охиныг нь хуурч чадна гэж бодож байлаа. Хэдийгээр Кеннет ба Тиана дургүй байсан ч Рэний шийдвэрийг гаргасан болохоор маргаангүй. Гэхдээ тэд нөгөө бүлгийн Рэнээс уушлалт гуйх ёстой бүр өвдөг сөхөж толгоогоо бүхийлэх ёстой гэж сүрдүүлв тэр бүлгийг. Айрээс өвдөг сөхөж толгоогоо бүхийлэхдээ маш их уурлаж чанга орлов. Тэдний бүлгийнхэн бүгд бардан байсан тулд өөрсдөө буруугүй гэж бодож байлаа. Айрээс урагш алхаж Рэнийг хувцснаас нь татж чи гэрийнхээ тижээвэр авийг сургаж чаддаггүй юм уу гэж зангарахтай уурлаж хэлв. Рэн үүнийг сонсоод ихэд уурлав. Учир нь Кеннет ба Тианаг тижээвэр амтан гэж доромжилсан байв. Тэгээд Рэн шууд Айресийн нүүр рүү зөхөж унгав. Түүний нүд айжмаар аимшигтай болж миний багийнхныг битгий оролт хэмээн ууртай хэлв. Айрес босож ирээ Рэн буудлага өгч нэг удаа надтай тулдаач гэлээ. Кеннет ба Тиана бусадтайгаа тулдахаар болов. Эхний тулаан бол Август ба Кеннет хоёрынх байлаа. Кеннет маш их ууртай байсан тул түүнийг ялж уушлах гуйхыг хүсв. Тэр шуурга мэт дайран орж ирэхэд Август бараг хамгаалж чадахгүй байлаа. Август галын сэлэм гэсэн чадвараа ашиглан энэ нь Кеннетийг хүчтэй мэт санагдсан ч тэр гинт нэг өшөглөж Августыг хөдөлгөж чадахгүй болгодог. Кеннет хүчээ дөнгөж тал хувьд ашиглаж байгаа хэлэхэд Август маш их зочирдов. Түүний гар хөлн салганан чичирхэж эхлэвэ.
Тэгээд Кеннет хурд авч түүнийг өшөглөж мод руу зохиж цус алдуулан хайчихв. Нөгөө талд Тиана хоёр сул доройтой тулдаж тэр ердөө хуруугаа товшихад л тэдний шид хүчгүй болж байлаа. Тэд мэл гайхаж Тианаг инээмсэглэн улам урамшив. Хоёр нь хүчээ нийлүүлж шид хэрэгсэн ч Тиана дахин товшоод бүгдийг арилгав. Ялж чадахгүйгээ мэдсэн хоёр Тианаг чи гүрэл шиг гэж дорволсон ч түүнийг бүхнийг арилгадаг хурууны товшилт юу ч хийж чадахгүй байсаар байлаа. Эцэст нь тэд дулааны урам зориггүй болж бууж өгдөгөө. Тиана сул доройг дээрлэхгүй дургүйч тэд Реннийг дормжсон болохоор жинхэнэ шид гэж юу байдгийг та нарт харуулъя гэднэ. Тэгээ тэнгэрд айжмаар хар үүлээр бүрхэгдэж хоёр сул дорой айсандаа бараг ухаан алдах төглөө. Гэвч Тиана үнэндээ гэмтээсэнгүй зүгээр айлгаж байсан юм. Тэрийг нь айлгаж бага гаргалаа. Нуурлна гэж бодоод эцэст нь тэдрийг алалгүй явуулдаг. Рен Ариастай тулдаж байхад түүний үнэхээр сайн сэлэмчин гэдгийг хүлээн шуурдаг. Гэхдээ удалгүй өөрийгөө best tamer гэдгийг санаж Кеннеттэй хийсэн гэрээ болон өөрийн бэлтгэлийн хүчээр Арисыг хөдөлгөөнийг анзаарч чадсан байлаа. Тэр Арисыг алхан бүр сэлэм далаахад хөдөлгөөн бүр нь хууранх гэж хөдөлгөж байдаг бүгдийг нь ажигласан байдаг. Рен цохилт бүрт хоёр хүчтэй овгийн ирж орсон байлаа. Хэрв тэр үнэхээр бүх хүчээрээ тулдвал Арисыг ялагдах нь ойлгомжтой байсан тул Рен бууж өгсөн дээр гэж зөвлөв. Гэвч Арис зөрүүдэлж бууж өгсөнгүй. Тэгэхээр нэн Covent B-ийн арга хэрэглэн түүнийг мдээгүй болгож ялагдсныг нь хүлээлгэв. Рен багийнхнаа доромжсныхын төлөө Арисыг дуурсан хэвээр байлаа. Арис ялагдсныхаа дараа хуучин найзыгаа дүр эсгэж өөрийг нь авруулах гэж оролцсон ч Рен өмнөх шигээ тэнэг биш байв. Бас гинэн биш байв. Тэр Арис нэг цохилт өгсөн ч хүчээ багасгасан учраас тэр өвөхгүй гэмтнэ зөвхөн. Яг энэ үед Кеннет ба Тиана ирээд Реннийг тэрвэрт орлоо. Тэгээд гуруулаа хамтдаа Lost Forest руу орлоо. Энэ газар маш чийгтэй, харанхуй байлаа. Тиана бүр бүх ойг галдан шатай гэж бодсон ч Рен тэнд олон амьтан байгаа болохоор хэрэггүй тэд ч гэсэн амьтан шүү дээ гэж хэлнэ. Рен өөрийнхөө дотор бодлоо. Хэрэг үнэхээр Бамба энд байгаа бол зөвхөн жинхэнэ бааtruуд л ашиглаж чадна. Арилыг зурсан газрын зураг нь ямар ч хэрэггүй санагдав. Ой маш хурдан өөрчлөгдсөн байлаа. Арис тайлбарлахдаа хамгийн гүн хэсэг үнний Бамба бий. Энэ бол Demon Lord-ыг ялж чадах цорын ганц зэвсэг гэжээ. Гэвч тэр эргээд бардам зам гарсан тулд Кеннет түүнийг загнав. Рен хоёр гараа тэднийг толгой дээр тавихад хоёулаа зөөлрөн түүнийг маш их талархаж инээмсэглэнэ. Яг л амьтдчих. Тиана бүр хэрэгтэй бол би өөрөө Demon Lord-ыг ялчихна гэж бодов. Рен тэднийг санаа зовлтгүй байлгах гэж толгойг нь нийлээд бүгд зүгээр болно гэж хэлдэг. Дараа нь Рен нэг шувуу дуудан өмнөх шигээ assimilation буюу бинд нь орох арга ашиглан айн гүн хэсгийг тандахаар болов. Кеннет ба Тиана түүнийг бие хамгаалан үлдлээ. Шуугаараа тэнгэрээс гарахад нарийн боловч гүн рүү чигсэн нэг зам байгааг оллоо. Тэр хоёр дээр буцаж ирээ зам заав. Гэвч тэд явсаар байгаа дүмэн тавьсан тэмдэг дээрээ эргээд ирчихсэн байв. Энэ гурвын ихэнх гонсойлгов Кеннет бид буруу замаар явчихлаа гэж бодсон ч Рен би шувууг дагсан болохоор тэгж төөрөх боломжгүй. Энэ ямар нэгэн зал хэрэглэж байна. Биднийг хуурж байна гэж ойлгосон гэдгээ хэлнэ. Тиана бас тэгж бодоод шидэт тойрог зурж жинхэнэ замыг гаргав. Тэр айн гол том мод дээр хуурмаг шид тавьсан болохыг мэдэв. Энэ л тэднийг төөрүүлээд байсан байжээ. Тиана тайлбарлахдаа Кеннет алмаар нь сонсов. Энэ модыг тайруулж зам нэгдэн гэж Кеннетэд хэлдэг. Гэхдээ Рен модыг тайрлгүйгээр шийдэх арга байна уу гэж бодлоо. Харин Тиана энэ шид маш хүчтэй цаг их орно гэлээ. Кеннет зохих гэж байсан үед гинэд агаараас нэг дуу гарч явцгаа гэж сүрдүүллээ. Одноос цагаан үстэй нэгэн охин гарч ирв. Түүний нэр нь Соро байлаа. Рен тэр даруй түүнийг Спирит кланы хүн гэдгийг мэдв. Кеннет ба Тиана шиг хүчтэй овгийн нэг бөгөөд бүр дарган кланаас ч хүчтэй шидтэн байлаа. Гэвч 200 жилийн өмнө Спирит клан хүмүүсээ нууж холцсон байв. Учир нь хүмүүс ой модыг огтлж Спирит клантай дайсан болж хувирсан юм. Тиймээс тэд хүмүүст маш их дургүй болчихсон байдаг. Рен түүнтэд мэдлэх гэсэн ч Соро шууд явцгаа гэд хөөж бүр хүчээр устгах гэж оролдоно. Гурлаа ихэд айж ухрав. Тэд яагаад ингэж байгаа вэ гэж асуухад Спирит клан ер нь л их тайван сайхан амгалан хүмүүстэй гэж гайхав. Рен ч бас түүнийг энэ байдал эхнээс л хачин санагдав. Хүмүүсийг үзен яддаг байсан ч яагаад мангасуудтай нийлв гэж гайхав. Рен бодож амжаагүй байтал Тиана урагш алхаж тэр охиныг шидийг би дарж чадна. Харин Кеннет модыг тайр гэж шийдэв. Рен түүнийг гэмтээхгүйгээ байвал зохино гэж хүссэн ч Тиана болон Кеннет хоёр ихэд гайхсан. Гэвч тэд Рений сайхан сэтгэлийг ойлгож
хүлээн зөвшөөрнө. Өмнө нь таарлцсан охин энэ удаа тэднийг харамгц уурлан хөөгөөд Рений үгийг үл тоон шууд довтлохооны шиднэ. Кеннет Тианы хоёр аюулыг мэдэж урагш дайраж гэж байсан ч Рен түднийг зогсоодог. Рен өөрийнхөө дэвсвэрлэж чадна гэж бодсон ч учир нь тэр амтан сургагч хэрвээ чин сэтгэлээсээ тулгарвал мэдрэмжээ дамжуулан чадна гэж өөртөө итгэж байлаа. Тэр довтлохоонд уурсангүй энэ охиныг ихэд гайхшуулв. Сора харин түүнийг ойлгож чадсангүй. Чи жинхэнэ хүн мөн үү? Эсвэл манай тосгоныг сүйтгэсэн хүмүүс шиг нэгэн үү гэж асуулаа. Рен өөрийгөө сайн хүн гэж баталж чадахгүй байсан ч Сороод итгүүлмээр байв. Гэвч Сора хэтэрхий параноид байсан юм. Гэвч Сора үгийг нь сонссонгүй дахин сум тавилаа. Аз болоход энэ удаа Кеннет Тиана хоёр Ренийг хамгаалж амжив. Тэд Сород тайлбарлав. Рен муу хүн биш гэдгийг хэлв. Энэ бүхнийг сонсоод Сора хүмүүс үнэхээр сони юм а. Бас луу сүнс муурны угсаатнууд ч бас сони юм гэж бодлоо. Тэгээд эцэст нь хамт сууж ярилцахаар шийддэг. Рен өөрсдийн зориг болох үннийг Бамбайг олохоор ирсэн. Энтхээс гарч чадалгүй гацснаа ярив. Сора энэ газрыг хаанаас хаалт өөрийнх нь тавьсан гэдгийг хэлээд уг хаалт сүнснүүдийн тосон руу орох замыг хааж байгаа тулд эвдлүүлж болохгүй гэсэн юм гэж хэлдэг. Тиана чи ингэснээрээ зүгээр л мангасуудыг хайцаалж байгаа юм шүү. Мангасуудыг чи хамгаалаад байгаа юм шүү гэж асуухад Сора энд үнний Бамбай байхгүй. Тэр зөвхөн сүнснүүдийн тосгонд байгаа. Та нар тэр хуурамч баатаруудад хуурцсан байна гэжээ. Ренч найзуудтай хуурцснаа ойлгов. Гэвч Сора бас хэрв тэд үнэхээр жүтгэрийг эзнийг ялж чадна гэвэл Бамбайг түр өгч болно хэмээн амлав. Ингээд тэр хэсэг алга болж дараа нэгэн том Бамбай авчирлаа. Рен гайхсан ч Сорогийн нүүрэнд ямар ч сэтгэл хөдлөл байсангүй. Тэр хүмүүс дургүйч мангасуудыг бүр илүү үзэн яд гэдгээ хэлв. Иймээс гурвынх нь хүсэл амархан биелж Бамбайг авч чаддаг. Тэд талархлаа илэрхийлэн ямар нэгэн зүйлээр хариу барья гэсэн Сороо татгалзав. Учир нь энэ Бамбай урд үеийн баатруудтай сүнснүүдийн аль хэдийнэ тохирсон байжээ. Тэд Бамбайг аваад хот руу буцахад Сора тэднийг хараад юм хэлмээр санагдсан ч дуугарсангүй. Гэвч Рен мэдрээд буцаад асуухад Сора хэсэг бодож хэрв ярил тэд өөрийн асуудал татагдана гэж айсан тул дуугүй байсан юм гэдгээ хэлдэг. Гэхдээ Рен ямар ч аюул байсан биднээс нуух хэрэггүй. Бид туслан гэхэд Тиана Кеннет хоёрч бас дэмжив. Ингээд охин тэдэнд итгэж эцэст нь хэлэхээр болов. Сорагийн өөртөө ижилхэн ихэр дүү байсан Рина юм. Тэр хоёрын зан арын шин өөр боловч маш эвтэй зөгтсөн хоёр байлаа. Тэд хоёр нийлж энэ газрыг хамгаалдаг, хаалтыг удирддаг ажээ. Сүнснүүдийн тосгонд Сора Рена хоёр хамтдаа хаалт хамгаалж байдаг байлаа. Энэ ажил нь жаахан утгартаж хоёулаа хамтдаа байхад Сора их жаргалтай байдаг байв. Гэтэл нэгэн өдөр тэд хаалтаас жаахан гарч тэнд өөрийн чөтгөрийн эзэн гэж нэрлсэн нэгэн мангастай таарлцсан байдаг юм байна. Тэд зүгтаах гэж оролцсон ч баригдаж тултахаас өөр аргагүй болов. Харамсалтай нялж чадаагүйгээс гадна Рена түнд баригдсан байдаг. Тэр мангасыг Dark Knight гэдэг бөгөөд Си зэрэглийн мангас байв. Ер нь бол хүчтэй угсаатнууд ялагдахгүй байх ёстой ч энэ нөхөр шидийн дайралтыг үгүй хийдэг айхтар чадвартай байсан тул зөвхөн биеийн хүчээр л ялж болох байв. Харин сүнснүүд бол шидээр мэрэгсэн учраас маш ихээр сул талтай таарчээ. Сорогийн хэлснээр Dark Knight-ийн зорилго нь хүчтэй угсаатнуудыг устгах байв. Тэр Сород хэрв Ренаг аммаар байвал тосгоны хаалтыг нээ гэж шаардсан. Гэвч Соро зөвшөөрөөгүй. Учир нь ингэвэл бүх тосгон аюулд орно. Тэр тосгоны ахмад дээр очисон ч ахмад нь Рена бол та хоёрыг алдснаас болж баригдсан аврах хэрэггүй гэж хэлсэн байт юм бэлээ. Үүнийг сонсоод Тиана хүртэл ахмадын үг хэтэрхий хатуу байна гэж бодноо. Ингээд Соро маш их гуниглаж ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байлаа. Үүнийг харсан Рен түн туслахаар амлнаа. Охин талархан уйлаад түүний цээжинд наалтав. Dark Knight Сород нар жарахаас өмнө хаалтыг авахгүй бол Рена аюулд орно гэж сүрдүүлсэн байд юм бэлээ. Ренагийн баг яарвчлан түүний хайхаар гарлаа. Соро өөрөө хамт явмаар байсан ч Рен хэрв хамт очивол тэр урвсан гэж бодож Ренаг алчиж магадгүй хэмээн үлдээдэг юм а. Тэр өрөөнд Dark Knight-ыг харж хамт өндөр дээр уяатай байгаа охин Ренаг харлаа. Гуруула дайран орж эхлээд шидээр түүний анхаарлыг сарниулв. Кеннет түүний толгой руу хүчтэй зөхөв. Дараа нь Рен гидсэнд нь зохилт өгсөн ч тэр дэсэж үлдлээ. Dark Knight Ренийн баатар гэж эндүүрэн Соро тэднээс тусламж гуйсныг мэдээд ихэд уурлав. Тэгээд Ренаг алхаар оролцсон ч Азар Тиана лууны жигүүрийг хамгаалж охины хүлээсийг нь тайлж аварна. Үлдснийг нь Рен Кеннет хоёр хийх ёстой болов. Ууртай Dark Knight хүчээ гаргаж эхлэхэд Рен тэр ганцаараа сүнснүүдийн тосгонд орж чадсан чөтгөрийн эзнийг өгсөн хүчээр хүч гэж таамаглав.
Ингүүл энэ бүхэлдээ сүрнэ гэж Рен санаа зовж Кентийн түүний хөдөлгөөнгүй байр гэж тушаагаад өөрөө бүх хүчээрээ дайчлан зохихоор болов. Кенет өөрийнхөө хангалттай хүчтэй эсэгтээ эргэлдсэн ч Рений тушаалыг дагнаа. Энэ хооронд Рен түр гэрээ байгуулж Covent Bees-ийн дахин дуудах гэж шийдэв. Хэдийгээр тэр Dark Knight-ыг саадалж чадахгүй ядаж анхаарлыг нь сарниулж Кенетэд зохих боломж олгоно. Мөн Рен Кентийн хүч нэмэх шид хийж түүний биеийн хүч улам илүү хүчтэй болгов. Рений таамагласан шиг Кенетийн зохиол Dark Knight-ыг шууд алга болгож орхитгоо. Кенет Рений өгсөн хүчээр бахархаж баяртай байлаа. Рен түүнд тайлбарлахдаа энэ бол амтан сурагчтай онцгой чадвар бөгөөд хүний төрөлхийн хүчийг богино хугацаанд нэмэгдүүлдэг шид гэдгээ хэлв. Өмнө нь тэр шидийн хүч дутагдаж хийж чаддгүй байсан бол одоо Тианагийн нэмэлт шидийн хүч өгсөн учраас амжилттай энэ шидээ хийж чадсан байдаг. Тэр үед Тиана Реныг тэврээд аюулгүй ирлээ. Тэр хүртэл гайхнаа. Энэ хүчийг нэмэгдүүлэх чадвар аль хэдийн алдагдсан эртний арга байсан юм. Гэтэл Рен үүнийг чадсанд үнэхээр гайхалтай хэрэг байлаа. Харин Рен бол зүгээр л толгоогоо маажин яагаад ч юм өөрөө л гарчглаа гэж хэлв. Ингээд бүгд ялсандаа баяртай байлаа. Дуу чимээнээс Ренаас ирж хоёр эгч дүүс дахин уулзав. Соро түнд маш их талархав. Хэрв Рений баг туслаагүй бол Рен ямар аимшигтай зүйл туулж магадгүй байжээ. Туулах байсныг хэн мэдлээ. Гэхдээ уудлахыг хоёр эгч дүүс бусад ах эгчийн адил муудалцаж маргалдаж эхэлсэн юм. Ренийг нээлгэв. Тэр хоёр нэгэн адил харагддаг зан аршин тэнгэр газар шиг ондоо байсан юм. Соро досгондоо үлдэхийг хүссэнгүй. Учир нь Ахмад түүнийг дүүгээ орхихыг шаардсан. Зүрхэнд нь шаардсан маш муухай мэдрэмж өгсөн байдаг. Бас хоёр охин ой дотор дандаа төгжигдэж суухыг хүссэнгүй. Гадаад ертөнцийг үзмээр байвлаа. Үүнийгээ сонсоод Кенет тэднийг Рений багт нэгтгэхийг өрөв. Тианад ч эсэргүүцсэнгүй. Харин Рен хүний багт ороход хоёр охин хэцүү байх вэ гэж санаа зовж. Гэвч Соро хүмүүсийн дунд сайн муу хүмүүс хоёулаа байдаг гэж чи өөрөө хэлсэн биз дээ. Бид Ренд итгээд адал явдалтай нэмж аммаар байна гэж хэлдэг. Энэ үгийг сонсоод Рен баяртайгаар тэднийг багтаа авнаа. Хоёр охин бас Кенет, Тиана хоёр шиг гэрээ байгуулахыг хүсв. Гэвч Рен баг зэрэг санаа зовсон ч сүнснүүдийн угсаа өөр бүтцтэй учраас гэрээ хийхэд амаргүй байлаа. Гэсэн ч тэр энэ сорилтыг хүлээн авч нэгэн зэрэг хоёр эгчтэй гэрээ байгуулах шийдвэр хийдэг. Аз болоход амжилттай болсон ч маш их хүч сорж Рен ядран ухаан алдан баг унжээ. Тэр үед Соро Рено хоёр түүнийг дүшин авсан бөгөөд энэ мөчийг харсан Кенет Тиана хоёр атаархдаг. Ажил дуусны дараа Рен өөрийгөө Баатар багийнхан дээр очиж үнний бамбаг гаргаж ирэхэд бүгд гайхав. Ариос бухимдсан ч өөрсдөнд нь бүтэн 7 хоног зарцуулсан ч чадаагүй зүйлийг Рен 2 хоногийн дотор амжилттай чадсан байлаа. Тэр бүр энэ хуурамч бамбай биш үү гэж сэжиглэв. Рен маргаангүй зөвхөн тэд өөрсдөө шалгаарай гэжсэн юм. Манай бамбаа шалгаж үзээд энэ бол 100% жинхэнэ гэдгийг батлаа. Ариос итгэхийг хүсээгүй үнэн энд байлаа. Тэр үед тэр самсргүйгээ хоёр шинэ охиныг харж сонирхсон харцаар ширтэв. Рен түүний өмнө зогсоод тэдэнд анхаарах хэрэггүй гэж хэлвэ. Аз болоход Рен охтод алуучаа нухыг сануулсан байсан учраас хүмүүс сүнсний гоцгоныг ирсэн гэдгийг нь мэдэж чадсангүй. Ингэснээр томоохон өмнөөс зайлсхийж чаддаг. Эцэст нь Рен шагналаа нэгхэж ажил дууссаныгаа баталгаажуулав. Тэр дотроо ахиж энэ багтай хамт хизээж холбогдохгүй гэж өөртөө амлалдаг. Жих хэрэгтэй гэж бүгд дотроо бодлоо. Түр анднаад хинж эсэргүүцсэнгүй. Тэгээд Агуст өөрөө Рен рүү залгаад түн цалин мөнгө нэмж өгнөө. Илүү сайжруулна. Бүр хамт адал явдалд нь явахыг санал болгож гуйлаа бараг. Гэхдээ тэр хүн Ренд өнгөрснөө мартаарай гэж хэлэхэд Рен хэсэг гайхнаа. Тэр үедээ тэд өмнөх шигээл өөрчлөгдөөгийг нь сайн нэг ойлгож өөрийгөө тэнэг мэт мэдрэмж авнаа. Яг тэр үед Кенетийн баг гарч ирээд Ренийг зоригжуулан гараа сунгаад бид чамайг хүлээж байлаа гэлээ. Ренд батгалзах гэж байхад Август дахин ятгаж чи хэрвээ жөтгөрийн ноёныг ялбал алдан нэр их мөнгө олно гэж хэлв. Гэвч Ренд тэр зүйл хэрэггүй байсан юм. Тэр зөвхөн жинхэнэ найз нөхдөд байхыг хүссэн. Харин тэд өөрчлөгдөөгүй хэвээрээ. Харин одоо Ренд хэрэгтэй зүйл нь яг хажууд нь байсан юм шиг байлаа. Арилын баг Ренийг авч чадаагүйдээ уурлаж хараан зөхөв. Зөвхөн айраас л чимээгүй суугаад Рентэй тулдаж байсан үе бодлоо. Тэр ялагдлыг шарах зөвхөн өвдөлт биш бас мартагдашгүй доромжлол болон үлджээ. Айраас би өөрөө түүнийг устгах гэж сэтгэлээсээ үс саннаа дотроо. Нөгөө талаас тэд яагаад зөвхөн Баатрууд чөтгөрийн ноёныг ялж чаддаг юм бол гэж гайхав. Тэгвчгээд Рен тайлбарлав. Эрт дээр үед чөтгөрийн ноён хүмүүсийг хүчээр захирч хинч эсэргүүцэж чадахгүй байжээ. Тэгээд анхны Баатрууд бурхтуудтай гэрээ байгуулж тэдний цусыг биедээ авч чөтгөрийн ноёныг ялсан байна.
Тэр хүний ачаар хүмүүс чөлөөтэй болж амар тайван ертөнцид амьдрах болжээ. Тиймээс баатруудын цуснд бурханлаг хүч байгаа учраас тэд хязгааргүйгээр хүчрхэгжиж эцэст нь чөтгөрийн ноёныг дийлдэг болжээ. Гэвч Кеннет бодохдоо Ариас бол сул дорой огт баатар шиг харагдахгүй байгаа гэдгийг санав. Харин Соро бодохдоо Рен өөрөө бас баатар шиг санагдсан. Учир нь тэр 3 хүчрхэг овогтой гэрээ байгуулж тэдний чадварыг өөртөө шингээсэн чадсан. Энэ түүний хөгжлийн хязгаарыг давсан мэт санагдаж байлаа. Кеннет бас Ренийг олон хүчрхэг овогтой гэрээ хийж чадвал чөтгөрийн ноёныг ялж мэдэх юм гэж дотроо бодно. Бусад хүмүүс түүнд ингэж магтахад Рен гайхширлаа. Учир нь тэр баатрын багт байхдаа чөтгөрийн ноёныг ялахыг хүсдэг байсан юм. Гэвч хөөгдснөөсөө хойш тэр зорилго нь алга болчихсон байдаг. Харин одоо Ариэлийн багтаа уулзаж ад жаргалтай амьдарч байна. Гэхдээ үнэндээ боломж олдвол тэр ч бас дулдаж үсгэх хүсжээ. Харин чөтгөрийн ноёныг ялна гэдэг бол энгийн ажил биш. Олон хүний амь насны тухай асуудал учраас тэр одоохондоо шийдэж чадаагүй. Тэр өнөөдрийнхөө хүч чадлыг өөрийнхөө бус нөхдийнхөө дэмжлэгийн ачаар олж авсан гэдгийг ойлгож байв. Тэгээ энэ миний замаа сонгох мөч ойртож байгаа юм болов уу гэж бодлоо. Өглөө эрт Рений нүүрэн дээр хэн нэгэн даавуу шидэж сэрэв. Тэр өдөр Рений бүх баг хамт өглөөний цай хамт уугаад Соро хоёр ихчтэй гэрээ байгуулснаас хойш Ренд улам хүчрхэг босныг нь ярилцаж байлаа. Рен Ариогийн өгсөн шагналын мөнгөөр нөхдөдтэйгээ хамт хоол авч иднэ. Дараа нь тэд хотод шин зэвсэг авахар шийдэв. Замдаа Соро хоёр ихч Рений гарнаас чанга атгаж өөрсдийнхөө сүнсний овгийн үнэн нүрийг илэрхийлэхээс айж байлаа. Тэд болгоомжтой алхаж явахдаа гинэт Тианаг түүний өмнө ялсан хоёр нөхөртөө таарав. Тэр хоёр одоо Тианаг талд засаж магтаж Тианач маш их бардан болов. Энэ хооронд Кеннет замын хажуугаар жимсний худалдаачинтай ярилцаж байлаа. Өмнө нь түүнд ачаа зөөх тусалсны төлөө тэр эмэгтэй Кеннетэд алим өглөө. Кеннет Тиана хоёр хүний ертөнцид маш энгийнээр дасан зогсож эхэлж байлаа. Соро хоёр ихчид ихэд гайхав. Гинэт хэдэн хүүхэд тэдний өмнөөс гүйж ирнэ. Нэг нь жаалн Ренийг шол чи бас шинэ ихнэр авчихсан юм уу гэж асуулаа. Энэ үг Соро нарын ихэд ичээж эвгүй байдалд оруулав. Хүүхдүүд тэдний хөөрхөн гэж магтад Соро бүр улаалаа. Харин Рена чанга хөхрөөд бүр баг зэрэг айлгахыг ботсон ч үнэн дүр төрхөө илрүүлэх төглөө. Аз болоход Рен Соро хоёр түүний цагт нь болиуллаа. Соро түүнд сануулж хэрв чи ичид хэрэглэвэл далавч нь гарч ирнэ. Түүний нүдэнд ил болвол маш том асуудал болно шүү гэж хэлдэг. Удалгүй тэд хотын хамгийн алдартай зэвсгийн дэлгүүрт ирлээ. Дэлгүүрийн эзэн ширүүн зантай нэгэн одоо байв. Кеннет түүнийг жаахан байсан боловч Тиана харин одоо нар бол ер нь хачин хүмүүс гэж хэлсэнд эзэн их ширүүн харлаа. Кеннет бүр зочлоо. Энэ үед Рена нэг дашуур олж сонирхов. Тэр амтан сургагч ийм зэвсэг хэрэгэлдэг байх, дуулуургүй байхад нь дашууртад шийдэгдэг бидтэй гэж бодлоо. Рена ийм муу санаатай Сорог айлгав. Рен өөрт нь яг таарсан хурц жижигхэн худаг сонголоо. Гарт нь баригдахад нэг л онцгой мэдрэмж төрсөн. Гаднаас нь бол жирийн мэд харагдав. Гэтэл гинэт өндөр биетэй булчинлаг ир орж ирээд их мөнгө шидэж хамгийн тансаг сэлэм захиалав. Дэлгүүрийн эзэн түүнд хамгийн жижигхэн урт сэлмийг өглөө. Үүнийг хараад Рен эзнээс асуув. Тэр эдгээр зэвсгүүдийг үнэхээр хамгийн шилдэг нь мөн үү гэж гайхсан юм. Тэгтэл бүгд чимээгүй болов. Эзэн Рений нүдийг сайн гэж магтаад эдгээрийг би залуу байхдаа уралсан гэж хэлв. Өөрөөр хэлбэл тэр жинхэнэ үн цэнэ нуугаад илүү үнээр зардаг байжээ. Соро үүнийг сонсоод одоо дахин үнэлж харлаа. Эзэн хүүхдүүдийн үгэнд жоохон урлаж өөрийнхөө дуртай бүтээлүүдийг тэдэнд харуулв. Рен гайхсан ийм гайхалтай юм хийж чаддаг хэрнээ яагаад үйлчлүүлэгчдэд ингэж тоглож байгаа юм болоо гэж гайхав. Эзэн одоо тайлбарлахдаа сүүлийн үед хүмүүс өөртөө тохирсон зэвсэг сонгохгүй зүгээр л мөнгө шидэж хамгийн үнэтэйг нь авдаг. Тэгээд би бүх сэтгэлээ шингээж хийсэн бүтээлүүд маань дараа нь хэрэггүй гэд хаягддаг болсон. Энэ надад үнэхээр гомдолтой муухай санагдлаа гэж санагддаг гэдгээ хэлв. Тэгтэл хаанаас ч юм Тиана гарч ирээд эзэнд би чамайг үнэхээр ойлгож байна гэж хэлсэнд эзэн маш их баярлдаг. Тэд хэсэг ярилцсны дараа одоо эзэн Ренд дуртай болж түүнд тусгай өндөр зэрэглэлийн зэвсэг хийж өгөхөөр болов. Гэвч нэг нөхцөлтэй түүнд материал байхгүй байлаа. Энэ үгийг сонсоод бүгд хэсэгтээ дуугүй болов. Дийлд рүү буцаж ирэхэд олон хүн цугларч хөвгөлтэй байлаа. Кеннет игч Наталагаас асуухад Баатар Ариос энд ирж чөтгөрийн ноёныг эсрэг тэмцэхэд туслах хүмүүсийг эсвүүлж байгааг сонсов. Үүнийг дуулаад Ренний царай гүнхтэй боловч Кеннет Тиана хоёр санаа зовхоос нь сэргийлж би хоёрыг санаа зовхоос сэргийлж би зүгээрээ гэж толгоогоо хэлв. Тэр үед Наталя Соро хоёр ихчийг аданзаарч мэдэрчлээ. Соро ичингээр Рений араас нуугдаж өөрийнхөө жижигхэн дуугаар танилцуулв. Харин Рена итгэлтэйгээр урд нь гарч ирж бүтэн нэрээ хэлв.
Наталья тэдний харилцааг сонирхож асуугаад Рен нэг хачин хариулт өгч Наталья Рений хүүхдүүдэд гар хүрдэг гэж буруу ойлгов. Рен яарвчлан тайлбар хийснээр буруу ойлголтыг арилгаж чаддаг. Дараа нь Рен Натальяд нэг хүсэлт өглөө. Энэ нь бол мистер Гансын хэлсэн мэдэрн уурхайг судалгаа байв. Тэр уурхаагаас гардаг мэдэрн гихт эрдэнэс маш гайхалтай түүний хийсэн зэвсэг насан турш хэрэглэж болдог байжээ. Мистер Ганс өгөн дээдсээс энэ уурхайг өвлөн авчээ. Гэвч сүүлийн үед огт мэдэрн гарахаа болсон байна. Рэм бодохдоо хэрэг үнэхээр дууссан бол айлжмаар багасах ёстой. Гэтэл гинэт бүр мөрсөн алга болсонд уурхайд нэг учир байгаа гэж шижиглэж таамаглаж байгаагаа хэлдэг. Рэнийг юу хүсэж байгааг Кеннет Тана хоёр үг хэлбэлгүй ойлголоо. Тиймээс Рэн эзэнд уурхайг хамттан шалгаж өгье гэж санал тавьжээ. Рэний нүдэнд асч буйг хүсэл итгэлийг харсан эзэн зөвшөөрлөө. Шагналлын тухайд мистер Ганс мөнгө өгөхийг санал болгосон. Рэн надад мөнгө хэрэггүй, харин таны хийсэн зэвсгийг эзэмших хүсэл надад байна гэжээ. Энэ нь эзний ихэд гайхшуулсан ч баяртайгаар зөвшөөрдөг. Ингээд тэд аялалдаа гарлаа. Уурхай ойрхон тул тэд үүнийг нэг ёсны зугаалга мэтээр санаж, гэвч замдаа Соро хоёр ихч ядраад бараг унах шахав. Дараа нь тэсвэхгүй мэс шиг хайлж газарт суулаа. Тэд халуун тэд ядраад зогсох үед өмнө сэрүүн нуур таарав. Тэд Ренээс усан сэлж болох уу гэж гуйлаа. Рен зааварчлахад дуусгаас өмнө Кеннедийн хувцас тайлчихсан байлаа. Рен болгоомжтой байхын тулд нэг жирийн хэрэмтэй төр гэрээ байгуулж хэрв аюул гарвал Кеннедийг шууд мэдэгдэхээр болголоо. Өөрөө жоохон унтахаар шийдлээ. Энэ хооронд дэгш дүүс усанд тоглож байлаа. Гэтэл тэд Кеннет Тана хоёроос яаж тань шиг том хөхтэй болох вэ гэж асуулаа. Кеннет Тана хоёр та нар том болохоор өөрсдөнд чи ургана гэж тайвшрууллаа. Тэд тоглож наргиж байхад Рена санаатаагаар загас барьж Кеннетийг айлгав. Кеннет чанга хашгираад Рен сэрээ шууд гүйж ирэв. Харин үнэндээ аюул биш байж. Рен ичиж нүрээ дарлаа. Дараа нь уушлалтгүй. Гэвч Кеннет Тана хоёр түүнийг уурлахын оронд чи биднийг хамгаалах гэж ирсэнд бэн шүү дээ. Баярлаа гэд баяртай байв. Рен тэдэнд уучлагдаж дахин ад жаргалтай болов. Ингээд олон жижиг явдлын дараа тэд эцэст нь мэдэрн уурхаад ирвэ. Нуугдан сууж ажиглав. Рений бодлоор энэ хууль бус олборлолт явагдаж байсан бөгөөд хөдөлгөөн ч анзаарагдав. Тэнгэрт нисэж байсан шувуу эзэндээ дохио өгч байгаа мэт санагдав. Таамагласны дагуу хууль бус олборлогч нар хэн нэгний мэдээг уурч ирвэ. Рен энэ үед тэд ч бас ил гарч тулгархаас аргагүй гэж үзв. Тэр эгч дүү нарт хэд хүчтэй биш зөөлөн байгаарай гэж хэллээ. Гэвч тэд зөөлөн тулдахдаа бүгдийг нь ухаан алдуулчихсан тул Рен тэднийг хэрэгтэй мэдээлэл авч чаддаггүй. Гэтэл Соро бид ичидийн дурсамжийг нь харж чадна гэж санал гаргав. Ингээд хоёр эгч хамтдаа дурсамжийг нь үзэж Рен таамагласан зөв болохыг мэдэв. Тэдгээр ирчүүд үнэхээр хууль бусаар уурхай ухдаг адал явдал хайгчнар байжээ. Рен туссныхаа дараа хоёр эгч биднээс ч бас Кеннет Тана шиг шагнаж толгойг илээрэ гэж хүсв. Сонголтгүй болсон Рен тэдний толгойг зөөлөн илэхэд хоёр эгч маань маш их баярлав. Энэ удаа уурхайд нэвтрэхээр шийдсэн Рен бидний үнэн дүр илчлэгдэхэд бэлтгэлтэй байгаарай. Тэнгэрээс дайснууд биднийг ажиглаж байж магадгүй. Тэдэнд бас аратан сургагч байгаа юм шиг байна гэж анхаарууллаа. Уурхайд ормоц гинэд ич эдийн галан бөмбөлөг тэднэр рүү нисэн ирэв. Аз болоод Соро Рено хоёр урд зогсож довтлогоог хаадаг. Тэр Ренээс дахин толгойг илүүлэхийн тулд хутан дуусгахыг хүсв. Энэ үед Кеннет хоёрч бас тулдаанд нэгдэв. Үлдсэн нэгэн хулгайч Рен өөрөө барихаар болов. Гэвч тэр хүн бууж өхөөс татгалзсан бүр хутга барин Ренлүүд дайрдаг. Гэсэн ч Рен түүнийг дарж унгав. Тэгсэн мөртлөө тэр бууж өгөлгүй би зэрэглэлийн авраг мангасыг дуудан гаргаж ирэв. Кианагийн баг ойлголоо. Энэ хүн бол аратан сургагч байжээ. Ийм мангас гаршуулна гэдэг энгийнээс хэд дахин их ур чадвар ич эдийн хүч хаарддаг. Тэр хүн энэ мангасыг жаахан байхдаа олж одоо хүртэл өгсөн тулд өөрт нь дайсгиндгүй гэдгийг хэлдэг. Бехемот тушаал авч Рен рүү дайраад ирэв. Түүний хүч асар их тулд уурхай нурчихвээ гэж их айцхан. Тулааны дунд Рен тэдэнд дохин үлдсэн хүмүүсийг гадна гаргаж аюулгүй болгох гэж хэлв. Гаднах талыг Тяна хариуцахаар болж харин Кеннет уурхай руу эргэж орж Ренд тусалгаар шийддэг. Рен түүнд надад тэр хүнийг сарамжуул харин би мангасыг нь хариуцъя гэж захив. Бенмот бол тэр хүний тушаалаар дайрч байсан тулд мангасынх биш эзнийг нь барих явдал байлаа. Бенмот бол маш хүчтэй зохитогч түүний товтлогоо энгийн тулд Рен хөдөлгөөнийг нь ойлгох зохилтоос нь өртөхгүй бултаж байв. Гэхдээ хурдан дуусахгүй бол уурхай нуурч аюултай байлаа. Кеннет эцэст нь тэр хүнийг дуугүй болгож чаддаг. Энэ үед Рен мангасыг ялах аргыг олсон ч би чадах болов уу гэж эргэлзэв.
Аз болтол Ренни дурсамж Кеннедиг өгсөн урам зоригийн үг санаж бусдыг консолохгүй өөртөө итгэж шийддэг. Ингээд Рен Бенеботыг өөрийнхөө болгож гаршуулж чаддаг бөгөөд тэр хүний удирдлагыг хүчээр дарж өөр дээрээ шилжүүлсэн юм. Ер нь аратан сурагчид тушаалыг булаах боломжгүй гэж ярьдаг. Гэхдээ Рен хэрв үнэхээр надад хүч байгаа юм бол магадгүй болох байх гэж бодоод болгоч чаддаг. Харин эзэн ялагдлаа хүлээмжшөөрөхгүй Бенемотыг дахин тушаал өгөх гэж оролдлоо. Гэтэл мангас өөрийнх нь эсрэг дайрч эзнээ гимтээхээ шахав. Аюултай мөчд Рен шуурхай галыг бөмбөгөөр Бенемотыг тогтоож унагаадаг. Эргэлзсэн тэр хүн Рен тайлбараагүй. Хүн ба мангасын хооронд гашуулах нь жинхэнэ дайсагналыг арилгадаг. Чи түүний эсрэг дайсагнасан болохоор тэр чиний тушаалыг сонссонгүй гэж хэлдэг. Ингээд хууль бус уурхайн бүлгийн тухай мэдэж автаа тэд бүгд ижил нэгэн зүйлтэй байжээ. Тэд мистер Ганаас зэвсэг авч байсан ч тэр үед хийсэн жирийн бүтээлүүдийг нь өндөр үнээр авсан байна. Энэ явдал уурсан тэд өшөө авах гэж уурхайг ухаж эхэлсэн гэж мэдээг сонссон мистер Ганс маш их сэтгэлдэн төвшөж өөрийгөө хуурмаг аргаар үйлчлүүлэгчийг шалгасан нь буруу байсныг ойлгов. Рен түүнийг буруудахгүй харин алдаа хүн бүрт байдаг. Гол нь ухаарч засах хэрэгтэй. Чи өмнөх шигээ сэтгэлээ шингээсэн зэвсгийг хийвэл бүх зүйл сайхан болно гэж зөвлөнө. Өөрөөсөө хамаагүй дүү хүүгийн зөвлөгөөг сонсон мистер Ганс уурлахын оронд өөрийгөө засгаар шийдэв. Эхний алхам болгон тэр Рен зориул шин зэвсэг хийхээр болов. Рен түн чихэнд нь шивнэ. Миний санаагаар хийж өгөөрэй гэж хүсдэг. Энэ нууцхан ярианд Кеннетийн багийг ихэд сонирхогноо. Харин энэ хооронд Арелын баг нэмэлт туслах гишүүн хайж байсан ч хин сэтгэлд нь хүрсэнгүй. Нэг аратнаас сургууч хүртэл ирсэн ч тэр зөвхөн нэг амтан захирч чаддаг, өөрөө тулдаж чаддгүй байсан тул Арес түүнийг шууд хөөж явуулна. Бүгд Арес чи хамгийн хүчрхэг огийг нь удирдах чадах уу гэж асуухад аратан сургууч гайхаж хоцров. Учир нь хүн ийм зүйл хийх боломжгүй. Эцэст нь бүх өргөдөл гаргагчид буцаагсны дараа Арес залхсан уйдсан байдалтай хоцров. Миний харин бодохдоо тэдгээр хүмүүс бүгд дэмжигчийн хувьд хангалттай чадвартай байсан. Гэхдээ Арес хэнийг сонгосонгүй. Тэдний үргэлж хэцүүлж байлаа. Тэр бас ингэж байвал бидний аялал урагшлахгүй. Чөтгөрийн ноёныг ялах даалгавар улам холдно гэж санаа зовно. Арес хэлэхээр шийдэв. Мина Аресыг сонгон шалгуулалтын шаардлага арга чанга байна гэж хэлэхэд Арес түүнийг шууд ницэв. Рен байхгүй болсон учраас Арес дургуутсан шууд Мина руу чиглэж байлаа. Мина сэтгэл дундуур байсан ч бурхны зарцын үүрэг учраас шүдээ 100 тэсв. Дараа нь Арес түүнийг амархан явууллаа. Явахын өмнө Мина түүний хэд их битгий санаас авч чиний үүрэг бол энэ дэлхийг аврах гэж зөвлөсөн. Гэвч Аресийн хувьд хамгийн түрүүнд хийх зүйл нь дэлхийг аврах биш харин ямар нэгэн аргаар хамаагүй Ренийг устгаж өшөөгөө авах байсан байдаг. Дараагийн өдөр Рен холбоонд ирж мистер Гансын уурханд хууль бусаар орсон хүмүүсийн хувь заяаг асуулаа. Наталид адал явдалчдын цолоо хураалгаж албадан хөдөлмөр хийлгэж байгаа гэж хэлв. Учир нь хууль бус уурхай ухах, аратан өсгөх хоёр нь маш хүнд гэмт хэрэг байлаа. Рен үүнийг сонсоод гүнигтэй царайлаад гарч ирээд босон бүхнийг Соро Рена хоёрт ирж өгөө. Дараа нь тэр хоёр ихчийнхэн хоолны зах дээр дагуулж явж амттай халуун нохоо авч өглөө. Хоёр охин идээд дуусмагцаа ахаад идмээр санагдан сандаа жоохон сэтгэлээр унана. Энэ үед Ренээс гэрээ байгасны дараа ямар нэгэн шин чадвар авсан талаар асуухад яагаад гэвэл Рен аль хэдийнэ Кеннедийн биеийн хүч танигаас ич хэдийн нэмэгдсэн билээ. Гэвч Рен өөрөө мэдэхгүй байснаас хүйтэн маягаар хариулв. Энэ хоёрын охиныг сандаргаж магадгүй тэр манай овгийн нууц дээд шидийг эзэмшиж байж болох юм гэж бодсон ч Рен юу ч ойлгохгүй байсан тул тэд ихэд урам хугарна. Тэр бүр өөртөө амжилтгүй ивэгч хэмээн нэрлсэн Реннийг бухимдуулж бодлуулж яхаа мэдэхгүй болгосон юм. Тэгээд тэр хоёрын толгойг илж өөрийгөө буруутгаж гуниглах хэрэггүй. Та хоёр надад хэрэгтэй хүмүүс гэж тайвшруулна. Соро Рена хоёр гайхаад яагаад чи бидэнтэй ингэж итгэдэг юм бэ? Бид сундаа орхигдож муу зүйлстэй тулгарсан хүмүүс шүү дээ гэж асуув. Рен энийгэд бич гисэн итгэл дутсан хэрэггүй хүн гэж хөөгдөж байсан. Тэгээд л багийнхаа нөхдөдөө итгэж тэдэнтэй хамт замнахыг хүсдэг болсон. Та хоёр ч гэсэн миний хамтрагч нар гэж өөрийнхөө гунигтай өнгөрсөн түүхийг ярив. Энэ үгийг сонсоод хоёр охин сэтгэл нь өргөгдөж илүү өөдрөг боллоо. Ренж тайвширч баяртай байлаа. Тэд алхаж явтал гинэд шаргал үстэй нэгэн танхаатай таарав. Тэрний үгнээс болж эгч дүүс зочирдсан болж үнэндээ бол жирийн нэг цээдгнүр ир байлаа. Тэр хоёр охид миний эмхтэй бол гэж шууд хэллээ. Соро айсандаа царай ногоовтор болж Ренагийн хажуу түүнийг тэнэг гэж зандарлаа. За чирч байх тусам Рен улам сонирхож байлаа. Энэ залуугийн нэр нь Ага Форвер. Тэр бол энэ хотын захирдаг ноёны хүү юмсан жээ.
Ага тэднийг дахин урьсаар үдсөөрл байлаа. Соро болон дүүн зөвшөөрдөггүй тул тийм хүч хэрэглэхээр болов. Тэр олон туслагчтай болохоор ялах байх гэж бодсон ч Рен бүгдийг нь амархан ялчихдаг. Гэсэн ч Ага бууж өгөхгүй хоёр эмэгтэйг заавал өөрийн болгохыг хүсв. Тиймээс тэр хотын иргэдийг шийтгэл болгож ашиглаж Ренийг хүчээр буулгахыг оролдлоо. Ага хүмүүс бол зүгээр л хэрэглээний зүйл гэж хэлдэг. Рений оюун ухаан санаанд эсрэг талын хүмүүс хараам байрлсан байв. Хэрв нэг нь амрах юм бол бусд нь шархтан тэр яахаа мэдэхгүй байлаа. Хоёр ихч туслахыг хүссэн ч Рен тэдний шид хэрэглэвэл хүмүүс спирит кланы хүмүүс гэдгийг мэдчихнэ гэж айж байв. Тэгтэл тэнд энэ хотыг тайван амьдрах боломжгүй болно. Соро, Рена хоёрын маш ад жаргалтай байсан тул Рен тэгж болохгүй гэж шийддэг. Тэр гарцыг хайж яваад нэг санаа оллоо. Тэр эрсдэл гаргаж Fireball шидээг засварлтгүй уншиж хийсэн юм. Энэ бол Speed кланы онцгой чадвар тул Соророо хоёр тэр даруйр таньжээ. Энэ хүчийг харсан гайснууд айд цогтов. Сорогийн бүлэгч мөн Рен талархаж хотын зарим хүмүүс түүнийг гайхалтай бэст темэр гэж биширч гайхна. Гэвч нэгэн эмгэн тэдэнд эндээс хурдан явахыг зөвлөө. Энэ тэднийг их гайхшрууллаа. Рен өөрөө ч мэдгүй Ароос нэг болон түүнийг ажиглаж байлаа. Гэртээ очиод хоёр ихч Рений шин чадварын тухай Кеннет, Тиана хоёрт баяртайгаа ярьдаг. Рен ч бас энэ чадвараа өмнө нь сургуультанд илүү сайн эзэмсэнд баяртай байв. Ренагийн ихч нар ч бас Кеннетийн багийнхан гайхалтай гэж өөртөө итгэлийг мэдэрлээ. Хотод хүмүүсийн ярихад Рен нэгэн аимшигтай зүйл сонсов. Ага охтыг хүчээр авч хаштай хордог бөгөөд тэднийг дээрлэхдэг гэж ярьж байлаа. Харин түүний аав нь хотын ноён ганц хүүгээ хэд эрхлүүлдэг тул Ага бүх муу үйлслийг нууцаар хийчихдэг. Тэг аав нь далталчихдаг байв. Яна уурлаж тэр даруй ноёны харшийг шатаахыг хүсв. Учир нь удахгүй эдэд Сорогийн бүлэг Рен бүр хотын хүмүүсийг онилох байх гэж тэр боджээ. Рен энэ хотод муу нууцуудыг мэдсэний дараа бүхнийг аврамаар санагдаг. Гэвч тэр өөрийгөө ердөө бэст темэр жинхэнэ баатар биш гэдгээ санаж эргэлзэж байлаа. Кеннет, Тиана хоёр түүн рүү хараад юу бодож байгааг нь ойлгов. Тэд бас энэ хотыг хамгаалахыг хүсэж байлаа. Ингэснээр Рен бусдыг дэмжлэгийг мэдэрч хамтдаа хотыг аврах шийдвэр гаргана. Харин нөгөө талд Ага өдөр болсон хэргийг цэргүүддээ нуун дарагдуулж Рений тухай мэдээлэл цуглуулж түүнээс өшөө авахыг түшээв. Уурсан тэрээр нэг мангасын төрхтэй нэгэн бяцхан охиныг барьж авч тамлаж зовоож байв. Кеннеттэй хамтдаа Night Sword дээр очиж болсон хохирлын тухай мэдээлэл өглөө. Тэд Эгагийн хүчирхийлсэн үйлдэлийг шалгаж өгөөч гэж хүсэхэд харгалзагч нь маш их айсан цайргаараас хамааргадаж юу хэлэхээ мэдэхгүй байв. Дараа нь цэргүүд Рен рүү дөхөж энэ бол жижиг маргаан бид шалгахгүй гэж хэлв. Тэд бүр Ренийг Эгагийн нэр хүндийг унгаасан хэрэгт орооцолдож болохгүй гэж шоолон сануулв. Тэдний хандлага нь тус болохоосоо илүү хаацаасан байгаа нь илт байлаа. Рен ч тэгэх байх гэж мэдэж байсан тул буцав. Гэтэл Кеннет нэгэн хүн тэднийг ажиглаж байгааг мэдэрлээ. Энэ нь Стила гэдэг эмэгтэй Рицари байв. Тэр өөрийгөө шижиглэхүй гэж санаа зов. Толгоогоо доош буулгаж өөрчлөлт гуйлаа. Рен гайхлаа. Учир нь өөртөө их бардам нэгэн ийм үйл хийн гэж бодоогүй юмсан ч Стила бол Хойсон Knight Squadron-ы салбарын оролцогч ноён байв. Тэдэнтэй ярьж эхлэхээс өмнө Стила талархлаа илэрхийлв. Тэр өмнө нэгэн адал явдал Spirit Cat овгийн охинтой хамт Black Fang гэмт бүлийг устгасан тухай сонссон байжээ. Өөрөөр Рицар хэрнээх тэр бүлгийн дийлж чадаагүй байсан болохоор ихэд биширч байлаа. Тиймээс тэр ноёны бүлгийг буруу үйлдэлийг илчлэхэд Рений бүлэгтэй хамтармаар байгаагаа хэлнэ. Учир нь ноёны бүлэгтэй нийснэн учраас Рицар нараа үүргээ мартсан баяр цэнгэл давтаж хүмүүсийг хамгаалах биш бүр тэдний дээрлэгдэг болсон байлаа. Тэрч байтугай ахлах дарга Жюлиет хүртэл тийм хүн байлаа. Тиймээс Стила Рицар нарыг эргээд жинхэнэ дүр төрхтөнд буцаахыг хүсэж байлаа. Рен болон бусд нь Эгаг буруу үйлдэл хийж байгааг нь илчилж байгааг хараад Стила багхан ч гэсэн итгэл найдвар төрсөн байлаа. Тиймээс тэр Ренд өөрийнхөө хүслийг биелүүлэхэд нь туслаач гэж гуйдаг. Эн эхэндээ болгоомжлсон ч Кеннет Стилаг муу хүн биш, миний зүн совин хэлж байна гэж хэлдэг. Рен шууд итгэдэг. Стила түүнийг яагаад ноёны хүүгэлжлэхийг хүсэж байгаагаас удрын би харсан болохоор хийх ёстой гэж бодсон гэж хариуллаа. Энэ хариулт нь Стилад ихэд инээдтэй санагдсан ч түүнийг шоолгүй харин түүнийг зан чанарыг сайхан санагдсан, бүр таалагдсан гэдгийг хэлнэ. Ингээд тэр ихэд сэтгэл хөдлөл нулимс унгаж Рен түүнийг зөргижүүлэхийн тулд гар барив.
Эхний алхам болгон Рен түүнд Night Cove-доор цэвэрлэхэд туслахаар болов. Тэдний төлөвлөгөө бол хотын гадна агуулхад Жюлет болон ноёнтой холбоотой баримт байгаа гэсэн цуу тараах явдал байлаа. Жюлет тэр цуунд төдийлөн итгээгүй хэрэг үнэн бол бид сүрнэ гэж бодоод хурдан арга хэмжээ ухаар тушаав. Тэгээд гинэд итгэлтэй зарим хуурахын тулд цэргүүдийн ажилд оруулав. Гэвч тэд агуулх руу орохдоо Соро болон Рүүнерийг бүлэг тэдний хайж зогсов. Дотор нь Рен саяхан нэгэн одтой дэлгүүрээс авсан зэвсгээ ашиглаж байлаа. Энэ бол маш сайн хуйг байсан бөгөөд 100% онод зохих хүч өгдөг зэвсэг байлаа. Рен сүүлийн сум Жюлет рүү чиглүүлсэн Жюлет анзааран бултав. Түүнийг таньсан Жюлет ихэд гайхав. Стеллач нуусангүй харин Жюлет чиний хамт олон баригдсан мөн авилгын нотлогоо гарсан гэж хэлв. Жюлет Рений нэрийг сонсоод уурлан сэлмээ далгаж Ренийг барьж лорд агээд өгөхөөр дайрав. Стелла их уурлаж өөрөө энэ бүхнийг дуусгахыг хүсв. Гэвч Жюлет түүнд чамааг урууч гэж цаазлна гэж сүрдүүлэн товтлоо. Үнэн дээр Стелла Жюлетийг дийлэхгүй байсан ч айсан гэж зогссоор байгаад хүчтэй хутга сэлмээр зохин түүнийг унгав. Тэр Менвайл Ага нэгэн бяцхан охиныг тарчлааж байлаа. Учир нь тэр хооронд Ага нэгэн нөгөө бяцхан охиныг тарчлаа зовоож байлаа. Учир нь тэр охин Жюлетийн бүлэгт баригдсан гэж хэлсэн юм. Ага одоо ч би гэртээ олон зэрэгтэй хангалттай гэж бодоод тайван сууж байв. Гэтэл цонхоор нэгэн дуу гарлаа. Энэ бол Арос байв. Тэр өөрийгөө өөр хүн шиг хувиргаад Агатай хамтарч Рений эсрэг тэмцэх санал тавив. Арос Рен болон хамгийн хүчтэй клануудыг захирч чаддаг. Удахгүй чиний байр суурь нэр алдрыг булаана гэж хэлэхэд Ага маш ихээр уурлан Арос түүнд ичидээр дүүрсэн бүгэж өгч энийг ашиглаад Ренийг устгах гэв. Агагийн доторх уур атаархал бүр илүү хүчтэй мэдрэг Аргост таалагдв. Энэ бүгжийг улам хүчтэй болгодог байлаа. Ингээд Стелла Night Cove-дорын шинэ ахлагчаар томилогдож тэр зэргүүдтэй хамт ноёны харш руу явж яралтай шалгалт хийхийг шаардав. Мөн Жюлетийг авилгын хэрэгт барьжилсан гэж зарлав. Харин энэ хүсэлтийг няцаад цэргүүдэд хаалт хийлэгвэ. Ингэснээр Стелла болон түүний бүлэг хуйг өмсөж тулдахад бэлэн болов. Энэ удаа Кеннет Тиана хоёрч тэдний дотроос дэмжиж байлаа. Ага цонхоор тэднийг ажиглаж шоолон инээж байв. Тэр Ренийг удирдах би хоёр хүчтэй клан дотгош орсныг харсан юм. Тэр бүгжийг ашиглаад тэдний гэрээг тасалдуулж өөрийгөө шинэ эзэн болгоно гэж бодлоо. Рен өөр талд анхаарлан сарниулж харшууд нууцаар нэвтэрч чадсан байв. Тэдний даалгавар бол хоригдлуудыг аврах. Гэвч Ренаг их чимээ гаргаж Рен болон Соро хоёр Агаг сонсоод хүзүүг маань тасалчих вэ гэж их санаа зовлоо. Рена Соро хоёр хайхчид хэрэглэж олсон хүмүүсээ шууд аюулгүй газар шилжүүлв. Энэ Кеннетийн бүлэг чөлөөтэй хүчээ гаргаж боломж олгож эцэст нь ноёд ба түүний хүүг барьж авилгын баримтыг гаргаж авч ялалтанд хүргэх төлөвлөгөө байлаа. Гэтэл Рена нэг зүйл анзаарлаа. Зойрт маш их ич идний хүч мэдэрдэж байв. Гэвч энэ хүнийх биш бүр эрчдүү хоёртой адилхан хүчтэй байлаа. Рен үүнийг магадгүй хамгийн хүчтэй клануудын нэг байж болох юм гэж бодов. Гэвч яагаад энд байгааг ойлгосонгүй. Рен Соро Рена хоёрын хүмүүсийг үргэлжлүүлэн авраарай гэж үлдээгээд өөрөө тэр их хүчийг шалгахаар шийдэг. Учир нь мэдэгдэхгүй байгаа хүчийг орхих нь маш аюултай алхам байлаа. Харин Соро Рена хоёрын ганцаараа явхад ихэд санаа зовж байлаа. Тэр ичидний хүчийг эрчдүү хоёртой бараг адилхан байлаа. Гэсэн ч Рен тэднийг тайвшруулж толгойг нь нийлээд би зүгээрээ гэж хэлв. Гэвч Рений сэтгэл дотроо би бүхнийг аврахын тулд Соро Рена хоёрыг нууцыг ид болгочихлоо гэж буруутай мэд өөртөө мэдрэмж авна. Рена босоод хэрвээ чи эргэж ирэхгүй бол би чамайг толгойг чинь 100 удаа илүүлнэ шүү гэж тоглоомоор сүртүүл. Рен шижиг төрсөн нэг өрөөнд орлоо. Тэнд маш бат бөх төмөр тор байв. Дотор нь 3 сүултээ үнэг шиг охин хоригдсон байлаа. Энэ бол хамгийн хүчтэй овгуудын нэг буюу God кланы хүүхэд байв. Ренний түгжээг эвдээд орж охиныг аварч эхлэв. Тэр их айж байв. Түүний нэр нь Нихах байлаа. Рен өөрийнх нь талын хүн гэдгийг сонсоод түүнийг зүрх шимширж Ренийг чанга тэврэв. Нинах үнэндээ нэгэн ад жаргалтай тосхонд амьдардаг байсан. Нэг өдөр Ага гарч ирээд амьдралыг нь өөрчилжээ. Ага хэрвээ чи миний хоригдол болохгүй бол тосхоных чинь шийдгэн шүү гэж айлган сүрдүүлсэн байдаг. Ингээд Нихах хүлцэнгүйгээр ичтэй боолны хүзүүч зүүсэн байв. Тэрээр аимшигтай шаналлыг ганцаараа дэвчиж ихэд айд сандарч маш муухай амьдралыг туулсан юм. Рен түүнийг аврамаар байсан ч Нихаа энэ хүзүүч маш хүчтэй ичидтэй эвдэж чадахгүй гэж айв. Гэвч Рен надад итгээрэй гэж хэлээд Кеннет Тиана Соро Рена бүгдийг хүчийг цуглуулan тэр хүзүүчийг эвдэж Нихагийг чөлөөлөв.
Гадаа байлдаан ширүүн үргэлжилж байв. Кеннедийн бүлгийг ялж чадахгүйгээсээ цэргүүд зойроос хоригдлуудыг барьцаанд авав. Гэтэл Сорорен хоёр аль хэдийн үлдсэн дайсныг ялж бүх хоригдлуудыг аюулгүй газар шилжүүлчихсэн байдаг. Гадаад байлдааны тэдэнд үлдээж харин Стила харш руу дайран орж ноён ба хүүг барихаар болжээ. Харин ноён бүх зүйл нурж байгааг хараад хүүдээ оргоё зүхтяа гэж хэлв. Гэтэл аава түрүүлээ зүхт би нотлохоогоо устгаад үлдээ гэв. Тэр Реннийхаг авч гарч ирэв. Бүгд их гайхаж даахгүй байж дахиад нэг охин аварчхаж гэж шоолон загнав. Рен юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Учир нь тэр охидын анхаарлыг байнга татдаг байв. Соро гайхаж байлаа. Учир нь God кланы хүмүүс хүн төрлөختөн шүтэж ирсэн болохоор тэд хүний өмнө бараг гарч ирдэггүй. Гэтэл одоо энд байв. Кеннед ч бас Нихагийн зөөлөн үсэнд ихэд сонирхож байлаа. Охин ичимхийж дуулууртай байсан юм. Стила Жорж ирээд Ренд маш их талархав. Түүний ачаар төлөвлөгөөнд хэрэгжиж байлаа. Гэтэл ноён гартаа юм барьсаар зугцсан ч танхимд бүгд хүлээж байв. Рен зэвсгээрээ оос харуулж ноёныг уяад давлаа. Гэтэл Агагент гарч ирээд бүгжнөөсөө үхлийн ижид гаргаж Ренийг цоо хатав. Энэ бол шууд өхүүлдэг маш хүчтэй шид байсан юм. Айргаас дээврээс хараа сэтгэл хангалуун байв. Гэвч Рен огтхонч гэмтээгүй байлаа. Кеннедийн бүлэг Ренд улам биширч эхэлсэн ч Рен нэг зүйлийг анзаарч Рен хорт утаа цацав. Үүнийг хараад дүүгээ загнав. Хизээ хойно хэн эзэнлүүгээ хордсдаг билээ гэж. Рен бидэнтэй гэрээ байгуулсан мөртлөө ганцхан чадварт авсан энэ шудраг бус байна гэж бодсон юм гэж хэлнэ. Тиймээс тэр чадвар нь бүх хорыг хүчингүй болгодог эсхийг шалгасан. Гэвч үнэхээр тэр хорн нөлөөлсөнгүй. Ингэснээр Рений шин чадвар тодорхой болов. Соро ихэд урлаж чи надаас нууц Ренд дээр туршилт хийчихлээ гэж дүүгээ зандарлаа. Тэдний хэрүүлээс болж Нихах айж дагжин чичирч байлаа. Энэ үед Ага урам хугарч би ялагдчихлаа гэж итгэсэнгүй. Арос хэлснээр үнэхээр Рен бүхнийг булааж авна гэдгийг мэдээд түүний үзэн ядалт улам нэмэгдэв. Энэ уур хилэн бүгжинд шингэж Агагийн биеэр тархлаа. Нэгэн муухай ягаан ичэд гарч түүний бүхэлд нь хучив. Ингээд тэр дахин нэг жөтгөрийн сэргээчхөв. Энэ бол Рений одоо амьдралыг сүйдгсэн чөтгөр байлаа. Саяхан сэргсэн чөтгөр хүмүүсийн хурлахын тулд хот руу нисэн одгоо. Рен иргэд гэмтчихвэ гэж айсан. Тэгээд эргээд харахад жинхэнэ багийнх нь хүлээгээ зогсож байлаа. Тэд хоорондоо ойлголцож Рен төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн байдаг. Тэд Стелад иргэдийн болон Ниханыг хамгаалах гэж хэлсэн. Гэвч тэр үед Нихан Ренгийн ханцуунаас татаж өөрөө тусалмаар байгаагаа хэлв. Гэхдээ Рен мэдэж байсан. Нихан байлдах дургыг болохоор түн зүгээр л биднийг хүлээж байгаараа гэж тайвшруулсан байсан. Ренийн баг тосон руу гүйж чөтгөрийг зогсоохоор болов. Рен өөрийгөө би чамааг ялнаа гэхэд чөтгөр чанга нээж их сонирхож байгаа нэлт байлаа. Тэгээд сул тал гармагц Кеннед Тяна хоёрт довтолж Рен уяга гарч чөтгөрийг саатуулж жижигхэн хэрэм шиг ичид хийж гой дайрсан боловч гэвч үнэндээ тэдний дайралтыг бараг нөлөөлөхгүй байд. Тэгэхээр би 5-ын эсрэг тулдаж байна. Чи хүчрхэг 4 овогтой мөртлөө яах юм бол би ах дүүсээ дуутах уу гэж хэлээд олон мангасыг дуудаж гаргаж ирлээ. Чөтгөр тэднийг миний хөөрхөн зарснаар гэж бодсон Кеннедийн багийнхан тэднийг зүгээр л жижигхэн амтан гэж харав. Гэвч тэд гайхсан. Учир нь чөтгөр тэднийг хязгааргүйгээр дуудаж чадчих байлаа. Кеннед уурлан дайрч ороход чөтгөрийн цохилтонд өртөөд газар унав. Тяна уурлаад луугийн гал үлээж туталсан ч харин Соро Рена хоёр Кеннедийг эмчилж байлаа. Гэвч Тянагийн гал чөтгөрийн дэсвэлж чадахгүй учраас Тяна ухаан алдав. Чөтгөр хотын байшингуудыг сүйтгэж хэллээ. Ренийн баг ээлжлэн ичид хэрэглэн довтолж Рен Кеннед Тяна хоёрыг хүчийг саажруулж өглөө. Улам ууртай ширүүн дайрсан ч цохилтууд нь ямар ч нөлөөлөхгүй байв. Чөтгөр улам мангас дуудаж Рений багийг хүрээлвэ. Тэгээ чөтгөр өөрөө тэнгэр өөднөөсөө тэнгэрийн устгах гэж занал хийлв. Тяна хурдан гал хүлээж хэсэг хугацаанд зогсов. Энэ үед Рен нэг санаа олсон юм. Тэгвэл иргэд аюулд орно гэж бодлоо. Сорогийн баг бид иргэдийг аюулгүй газар руу ид шидээр шилжүүлээд өгье гэж санал тавив. Тэгээд Рен баг чөтгөртэй тулдах боломжтой болсон юм. Тэд биднийг үнэн нэр алдар хэдийг мэдгдсэн болохоор санаа зовтгүй гэж хэлв. Ингээд бүгд өөрийн даалгавартай орлоо. Энэ хооронд Арио баг Баатар баг тулдах үгүй юу гэж хэлцэж байдаг. Учир нь тэд чөтгөр гарч ирснийг сонссон. Харин чөтгөр гэдэг нь чөтгөрийн хааны цэргүүдийн эхнийх нь юм. Ариос бидний дайсан бол зөвхөн чөтгөрийн хаан бусдыг тоох хэрэггүй гэж хэлээд тулдахаас татгалзав. Мианос Август хоёр дургуйсаж байсан ч
Ариас дуугарч чадсангүй. Үүнтэй зэрэгсэн Стилагийн айрам иргэдийг хамгаалахаар тулдав. Стила иргэдэж хоттоо хамгаалнаа цэргүүдтэй хэлнэ. Соро Рена хоёр гүйсээр ирээд туслаач гэж говь. Стила сонсоод шууд шөөрөв. Тэр цэргүүдтэйгээ хамт хөдөлж Нина Сорогийн багттай үлдэв. Кеннет Тана хоёр иргэдийн замыг чөлөөлөхийн тулд мангасуудтай тэмцэж байлаа. Гэхдээ хүмүүс спирит овгийнхны хүмүүсийг ер нь үзэн яддаг хараад итгэж чадахгүй байв. Ид шидийн нөхрөө өсөр бол аюултай гэж айж байлаа. Соро Рена хоёрын царай гунигтай босон дэхэд тэд өмнө нь хотод зардаг дэлгүүрээс идэж байсан эзэн тэднийг таньж очив. Хотод зардаг ах инээмсэглэн төрүүлж хотод юм зардаг ах хамгийн түрүүнд итгэж инээж төрүүлж иж идийн дугуйл руу орлоо. Дараа нь хотыг таарсан жижигхэн охин бас тэднийг таньж ярив. Түүнчлэн өмнө аварсан хүмүүс нь амжилттайгаар шидийн дугуйл руу оров. Тэгээд хоёр ихч ичидээ хийж иргэдийг аюулгүй газар хүргэж байлаа. Гэхдээ бүх хүмүүсийг нүүлгэж амжаагүй байхад нэг зэрэг мангасууд ойртож байна гэж хэлв. Тэгэхэд Рена шидийг дүүгийнхэн гарт өгөөд өөрөө урагшгүйж тулдахаар болов. Эцэс төгсөлгүй мангасуудтай байлдаж Кеннет Тиана хоёр бараг ядарч унах төхөв. Аз болоход нэг удаа Тианаг загнуулж байсан адал явдалчийн баг туслахаар гарч ирэв. Тэднээс гадна Хоррисон Адвенчерийн багч Рени багийг туслах даалгавар авсан юм шиг ирсэн байдаг. Одоо тэд бүгд баатар шиг болж хотыг дайрч буй мангасуудыг хөөн зайлуулж байлаа. Эрилийн баатар баг оролцоогүй болохоор Нателла энэ тулаан их хэцүү болно гэж бодож байлаа. Хотын хамгийн алдартай зэвсгийг дэлгүүрийн эзэн Мистер Ган туслахын тулд өөрийнхөө уралсан онцгой зэвсгүүдийг гаргав. Ингэж бүгд хүчээр нэгтгэн хотыг хамгаалж Ренийн багийн урагш давших замыг цэвэрлэхээр шийдлээ. Ах эгч нар бүх хүчээ шахав. Нэгнээ хамгаалж байгаа хараа зүрхэнд нь шин зориг төрөв. Жижигхэн охин гимчхвийг эсвэл хүний гимтэжхвэ гэж үргэлж айдаг байсан. Гэвч хүн бүр зүтгэж байгаа болохоор тэр ч бас шин бодолтой болов. Рен жөтгөртөө улам ойртож байсан ч яг дэрэгд нь хүрэхэд хол мэт санагдав. Кеннет Тиана луу болж хувирлаад нисгий гэж санал гаргав. Гэхдээ Тиана тэгж чадахгүй байлаа. Учир нь тэгвэл шууд бай болоод хүрч чадахгүй Сорогийн багийн шилжүүлж иж хідэн ч бас хүрэлцэхгүй. Гэхдээ тэд мэдэж байсан хамгийн нарийн шилжүүлж чаддаг хүчтэй овог бол God овог байлаа. Тэр үед нях руу гүйж ирээд тэврэв. Жижигхэн охины хараад Кеннет Тиана хоёр саналаа. God овог бусад овгоос ялгаатай орон зайг удирдах шууд шилжүүлэх чадвартай гэдгийг тэд өмнө сонсож байсан. Рен бас охиноос чи тусалж чадахгүй гэж асуулаа. Нэх ичимхий байсан ч туслахыг зөвшөөрлөө. Ингээд Кеннет Тиана хоёр доорх мангасуудтай тулдахаар үлдэж Рен Нэх хоёр хамтдаа чөтгөрийн рүү илүү ойртохоор болов. Рен Мистер Гансыг өгсөн тухсгай зэвсгийг ашиглан довтлогооноос зутаж байв. Жөтгөр авраг том иж идийн бөмбөг шидэх үед Нэх шууд шилжүүлэх ичид ашиглаж Ренийг жөтгөрийг урд гаргачихва. Энэ жөтгөрийг гайхшруулж болгоомжтой болголоо. Рен дотоод хүчээ нэмэгдүүлэн гинэ жөтгөрийн өмнө гарч ирв. Тэгээд түүнийг өдөрлөж байсан мангасуудыг булаан авах гэж оролдов. Жөтгөр хүн ингэж миний захирдгийг булаад чадна гэж итгэсэнгүй. Тэр Ренэс чи хинбэ гэж асуудрын зүгээр л инээмсэглэн өөрийгөө танилцуулв. Рен өөрийгөө зүгээр л жирийн аратан сургагч гэж танилцууллаа. Жөтгөр уурлаж Ренийг шидийн холбоосыг эвдээд дайрлаа. Гэвч Рен түүний дуудсан мангасуудыг өөр дээр нь дайруулчихв. Жөтгөр өөрийгөө хамгаалж чадахгүй болоод айжмар орон зайнаас алга болж арчигднаа бүрмсэн. Үүнийг огт төсөөлөөгүй жөтгөр Ренийг сонирхолж нэрээ хэлээч гэж гуйсан. Харин Рен түнлүү хүүтнэр харан инээмсэглэн татгалцлаа. Ингээд бүх зүйл дуусаж хажууд байсан Нехийг ядарч ухаан алдан унав. Аз болоход Тиана тэднийг барьж авч аюулгүй болголоо. Хотод дахин нар гарч ирэн Хоррисон хот буцаад хэвийн байдал руугаа шилжлээ. Стила шөнийн Отрейдийн ахлагч болжээ. Рен түүнд итгэж байсан. Тэр бол Отрейдийн гайхалтай өөрчлөх хүн билээ. Түүнээс хэлснээр авилгын хэрэг холбоотой бүх хүмүүсийг нийслэл рүү явуулж шийтгэл авахар болсон байлаа. Стила бас Нехийг тосгоны талаас сонирхож үзсэн. Тэдний хүмүүс Нехийг булаан авсны дараа тосгоныхон орхисон гэдэг. Гэхдээ Рен амьд байгаа л бол энэ нэг өдөр заавал уулзна гэж итгэв. Кеннет хотыг сэргээн босгоход маш идэвхтэй оролцож бүх Хоррисоныг иргэн шиг болсон. Тиана өөрийгөө луу өгөх гэдгийг нууцлсан байсан ч үнэндээ бүгд аль хэдийнэ мэдчихсэн байв. Соро Рено хоёрч бас хотын амьдралд тасаж үе хот зардаг ахын нэлгүүр очиж амттан иддэг болчихсон байдаг. Рен хүн бүрийг аварсан баатар шиг байсан ч өөрийгөө баатар гэж хэлбэлхийг хүсээгүй. Тэр үргэлж би зүгээр л жирийн аратан сургагч гэж боддог хэвээрээ л байв. Кеннетийн багийнхан түүнийг энэ даруухан үгэнд үргэлж инээд алддаг байлаа. Тулаан дуусны дараа Нехч бас
бусдын адил Рентэй гэрээ хийж туслах нь болохыг хүснээр Рен охиныг ойлгож байсан тул түүнийг хүлээн авсан юм. Гэхдээ тэр аль хэдийн бүх багийнхантайгаа гэрээ хийчихсэн байсан учраас нээхатай гэрээ хийхэд жаахан эргэлзэв. Харин бүгдийнх нь нүдийг хараад зориг гарган шийдлээ. Тун удалмирын амжилттай нээхатай гэрээ байгуулан ингэснээ дараа нь Кеннет Тиана хоёр жижигхэн охиныг тэврээд эрхлүүлвэ. Сора Рена хоёрч бас маш их баяртай байсан. Тэд үргэлж ийм өхөөрдөн бяцхан дүүтэй болохыг хүсдэг байжээ. Дараа нь багийнхан гилд руу очин Стилагийн харлаа. Яагаад шөнийн отрядын ахлагч энд байна гэж гайхав. Стила тайлбарлахдаа одооноос адал явдалчид ба шөнийн отрядээр хамтран ажиллаж хотыг аюулгүй байдлыг хамгаална гэв. Бүгд баяртай байлаа. Учир нь энэ бол зөв чиглэл. Стила Рений багт их талархав. Тэдний ачаар тэр отрядын жинхэнэ нээсээ буцааж авч чадсан юм. Тэр үед Нателла тэдэнд зориулж нэг зүйл зарлав. Энэ бол Рени Си зэрэглийн адал явдалч болгон дэвшүүлэх шийдвэр байлаа. Рен би саяхан Е зэрэглэл болсон арай хурдан биш үү гэж ичингүрсэн ч Нателла түүнд шалтгаанаа тайлбарлав. Бүр А зэрэглэлд хүртэл өгөхийг ботсон байжээ. Бас урамшууллын их мөнгө өгсөнд Рен халаас нь дүүрээд авчихдаг. Ингээд Рен бүгдийг ураад сайхан хоол идцгээе гэв. Энэ үед Нателла нээхийг харж энэ шинэ охин хинбэ гэж сонирхов. Рен түүнийг манай шинэ багийн гишүүн гэж танилцуулва. Нателла төвчиж чадлагүй найхыг тэврээд ойроос нь харахад Нателла жинхнээсээ нээхийг тэврээд байх гинэд ойлгов. Энэ охин God овгийнх юм байна. Тэр жаахан чочоод Ренээс шивнэ. Би охинтой хүүхэд шигээ харьцчихлаа. Уурлах болов уу гэж асуув. Харин би уурлахгүй гэж хэлэхэд Нателла дахин тэврэв. Тэгээд бусад эгч нар нь ч бас бүгдээрээ ээлжлэнийханийг тэврэхийг хүсвэ. Дараа нь Рен багийнхнаахаа талаар ярьж эхлэв. Учир нь одоо багийнхан гишүүд хэд олон болсон тул түрээсийн өрөөнд маш давчуу болжээ. Нателла сонсоод та нар байшин авч болно. Гилд бас тусламжийн мөнгө өгдөг гэж зөвлөв. Тэр бүр энэ хотыг үлдсэн ч болно гэсэн нүдэрээ итгэлтэй харлаа. Рен бүгдээс нь санал асуугаад хүн бүр энэ хотод үлдэхээр шийдэв. Рен өөрөө ч бас нэлээд мөнгө хуримтлуулсан байсан дээр нь гилдийн мөнгө нь ч нэмэгдлээ. Ингээд тэр байшин авах гэрээ хийхээр болов. Олон байшин үзэж шалгасан ч эгч нарын хинтэн ч таалагдсангүй. Тэгээд Нателла хамгийн сүүлд нэг байшин танилцуулан авлаа. Энэ байшин 5 тухтай, цэлгэр цэцэрлэгтэй байсан тул бүгдэд шууд таалагдана. Энэ байшин модоор баригдсан том цэцэрлэгтэй. Кеннет ба Сойергийн хүсэл таарсан. Дотроо 10-аад өрөөтэй том ор багтах боломжтой. Тианагийн хүссэнтэй тохирсон гал тогоо болон том онгоцтой угаалгын өрөө Грэня бас Нина хоёрын мөрөдөл байлаа. Бас тавилгууд Рений төсөвт багтаж байлаа. Тэгэхэд Тиана ийм сайхан байшин байж яагаад хамгийн ихэнд хэлээгүй юм бэ гэж уурлав. Ренч бас нэг шижиг үнэлж эхлэв. Нателла жаахан зочоод ухарч бүгдийн харцыг даахгүй үннээ хэлв. Тэр байшин цагаан хувцастай эмхтэй гарч ирдэгэ. Энэ бол сүнс. Кен түүнийг сонсоод айгаад Рений ард нуугдав. Тиана чи чинь хамгийн хүчтэй овгийнх нэг шүү дээ. Гэтэл сүнснээс айдаг юм уу гэж ихэд гонгонов. Энэ үед бүр жижигхэн хэрэм хүртэл түүнийг тайвшруулж байлаа. Бүгд амьсгаа дарж Нателлагийн яриаг сонслоо. Байшин нэг хүн унтаж байгаа цэрэг дээр нь уруу харчихсан байсан. Халуун ус нь гинэт хүйтэн болж байсан. Хоол идэхэд эхлэхэд чихэр ба давсан солигдчих нь хөлний гутал муудсан өндөг хийчихсэн байсан. Бас хатаах гэж байсан хувцсан шөнийн хоолны үлдэл карри түлчихсэн байсан гин. Энийг сонсоод Кеннет бүр илүү их айж эхэлнэ. Гэсэн чи ийм сайхан байшинг орхивол харамсахаар байлаа. Тэгээд Рен нэг санал гаргав. За тэгвэл байшин дотроос нь шалгая. Тэгээд шийдий гэж шийднэ. Багийнхан хаалгаа онгоолгон орлоо. Байшин бүхэлдээ харанхуй байлаа. Наахны ханиахад Кеннет Тиана хоёр чанга татчихав. Гэхдээ байшин аимшигтай мэгт харагдсангүй. Байн цэвэрсэн юм шиг цэмцгэр байв. Гэтэл гинэт ширээ санал эд зүйлс бүгд өөртөө хөдөлж эхэллээ. Бас нэг гараад яв гэж хөв. Сүнснээс айдаг Кеннет айн сандарч гүйлээ. Тэгтэл тэдний өмнө гинэт үйлчлэгчийн хувцастай эмэгтэй гарч ирв. Гараад яв гэж дахиад хөөж эхэлвэ. Сорогийн баг ичид хэрэглэн тэр жижигхэн сүнсийг устгах гэж оролцсон ч эмэгтэй дахин тааснаас толгоогоо доош өнжүүлэн гарч ирв. Игч нар ямар ичид хэрэглэе хэд хүчтэй бол байшин ч бас эвдэрчгэнэ гэж ярилцав. Үүнийг сонсоод сүнс жаахан айсан ч дахиад хөөн гэж самуун тарихаа зогсоосонгүй. Тиана энэ сүнс үнэндээ муу санаагүй юм шиг байгааг ойлгож эхлэв. Сүнсийг яаж довтлохыг нь тэд анзаарсан бөгөөд сул талыг нь хэлэхэд сүнс ихэд дургуйцав. Тэгээд өөрийнх нь их айдаг Кеннетийн айлгах гэж шалнаасаа тоолгоогоо гаргаж ирэв. Кеннет маш их айж гүйж эхэлсэн ч айсандаа хумсаа сунгаад сүнсийг хувцыг ураад сүнсийг бүр чих бухимдуулж уурлуулна. Тиана ч бас ойлголоо. Сүнсний бие
бодит биеэр гимтээж болдог юм байна гэж Кеннет айсандаа улам уурлаж галзуурсан мэт хувцсыг нь хазаж эд зүйлсийг нь нэвдэж байлаа. Энэ удаа бүр Кеннет өөрөө сүнсийг айлгаж энэ завшааныг ашиглан Соро Рена хоёр таазанд ич ид хийж сүнсийг зүгтэг аргагүй болголоо. Кеннет үстэйгээ босгож дайрах гэж байсан ч Тиана түүнийг агаар дундуур муур барьж байгаа юм шиг барьж чаддаг. Одоо Рен сүнстэй ярилцаж эхлэв. Сүнс Ренийг би орё гэж оролцсон ч бүтлгүйтэв. Сүнс Рений бид орё гэж оролцсон ч бүтлгүйтэв. Учир нь Рени түүний шилжих шидэн аль хэдийнэ хаачсан байлаа. Тэр багада энэ ахтайгаа ярьж байхдаа сүнсийг захирч тухай сонссон тул ингэж чаддаг болсон байлаа. Рен харин энэ сүнс бусдаас арай өөр, илүү тод зан чанартайг анзаарч магадгүй надад чих тавиу сонсч чадна гэж бодлоо. Сүнс эсэргүүцэх гэж байсан Рен түүнийг газарт дарж загас шиг савчиж байхад хөдөлж чадхаа болжээ. Эцэст нь сүнс ялагдсанаа ойлгож чамд эрх чөлөө өгье гэж гэв. Гэтэл Рен түүний гарыг нь барьж найзлах санал тавив. Сүнс энийгээ чи их хачиг хүн юм а гэж хэлв. Тэр өөрийгөө Тина гэж танилцууллаа. Өмнө нь нэг хотод үйлчлэгч хийдэг байсан ч 30 жилийн өмнө нас барсан суллагдаагүй сүнс бол тэнүүжилж яваад энд ирсэн гэдгээ хэлнэ. Тиана яагаад сүнс болсон юм бэ гэж асуугаад Тина хуучин эзэм муу хүн байсан охтыг зовоод гад зуршилтай байсан тухай ярив. Тэр өөрөө ч бас хохирогч нь болжээ. Нэг мэдхэд л аль хэдийнэ сүнс болсон байсан гэдгээ хэлв. Ядагдсныхан дараа Тина явах гэж байсан чи Рен түүнээс асуув. Кеннет чи юу гэж бодож байна? Кеннет би айж байгаач бүгдэд хамт байвал дасах байх гэж хариулв. Тэгээд Рен Тинад чи явахгүй бидэнтэй хамт байшинд бай гэж зөвшөөрөх бай гэж асуулаа. Тина гайхсан ч үнэндээ түүний байгаа учраас энэ байшин хямдхан авч байж чадсан тул Рен тэгвэл хамт бай гэж санал тавьсан юм. Кеннетийн хүссэн зүйл нь нэг л байсан юм. Тина битгий ханыг нэвт нисэж айлгаарай л гэж хэллээ. Соро Рена хоёр түүний өмнө үйлчлэгч байсан болохоор хоол хийхдээ сайн гэж бодоод бидэнтэй хоол хийж өхийг заагаарай гэж хүсв. Ингээд бүгд Тинаг дулаахнаар хүлээн авч тэр ч бас үлдэхээр шийдэв. Удалгүй Рен байшингийн гэрээг амжилттай хийж дуусгав. Нателя маш их гайхав. Рен бүр сүнстэй хүртэл найз болж чаддаг гэдэг нь түүний ямар төвшний хүн гэдгийг харуулж байгаа билээ. Зах дээр жимс зардаг ах Ариосын Баатар багтай таарав. Тэд 1-7 хоногийн хоолыг бидэнд сонгоод өг гэж хэлсэн ч мөнгөгүй, харин бид Баатарын баг гэж үнгүй идэхийг оролдог. Гэвч эзэн шууд татгалзав. Илүүдэл бараа алга гэж Баатар баг байн бид Баатар гэж давтахад эзэн уурлаж 29 туслаагүй мөртлөө дандаа өнгөрдөг гэж загнав. Үүнтэй хамт бус худалдаач тэдэнд хоол өгөхөөс татгалзав. Тэдэнд хүнс өгөхөөс татгалзав. Ойр хавийн хүмүүс хүртэл тэднийг шоолж загнаж эхлэв. Үүнээс Арис их уурлаж яваад өглөө. Харин хүмүүс Рений нэрийг дуурсах болгонд Арисын зэвүүцэл улам нэмэгцээр байлаа. Нөгөө талд Рен зах дээр Кеннеттэй хамт буцаж ирж байлаа. Гэтэл Кеннет түүнээс төрүүлж гүйж очиод амаа ангааж буцааж ирсэнд тавтай морил гэж байгаа мэт хүлээж авсан Рен ихэд гайхав. Тэр өөрөө бүгд шинэ байшиндаа нүүж орсны баярыг тэмдэглэв. Энэ бүгд хоолыг Тина Рена зааж өгсөн байсан бөгөөд Рена маш их итгэлтэйгээр одооноос хоол хийх ажлыг би хариуцнаа ихч маань биш гэж хэлв. Хоол маш их байсан тул бяцхан Нина хаанаас идэж эхлэхээ мэдэхгүй байлаа. Харин Кеннетийн баг Тина хоёр мах хайж идэхээр яран уралдав. Энэ үед бяцхан Нина маш их хайрыг хүртэж дулаахан үр амьсгалтай байлаа. Тэр охин Ренд баярснаа илэрхийлв. Чи намайг дандаа ганцаараа биш болгосон гэж найх ийн үгс Ренд өнгөрсөн цагийн санууллаа. Тэр үед бүхнээ алдаж зүрх нь хоосон болсон байв. Гэхдээ одоо өөр тэд бүгд билээ. Тина энэ бүгдийг хараад тэднийг ихэд биширч байв. Арисын баатруудын багтай адал явдал түүний дүүргэж чадаагүй. Тэр хоосон зайг зөвхөн адал явдал болж эрх чөлөөтэй амьдарч бүгдэнтэй нь уулзснараа л дулаахан болгожээ. Сэтгэл хөдлөсөн Рен нэлмэс онгосон ч би зүгээр л өсөөл гэж инээмсэглэв. Ингээд бүгд шинэ байшинда баярынхаа хоолыг эхлүүлвэ. Ийхүү Баатар багт хөөгдсөн хамгийн хүчтэй овгийн охидтой учирсан Аратан сурагч Рений түүх дууслаа. Та бүгдэд таалагдсан бол энэ анийн таалагдсан гэж бичээд залхуунууд нь Т үсэг бичээрэй. Тэгээд хуучин ярьж байгаа анимуудаа ярьж дуусгах болно. Бас шинэхэн анимаар тун удахгүй уулзуулна.
Season 1 нь энд хүрээ дуслаа. Season 2 нь хэрвээ байгуул эсвэл гарах юм бол үзэж агаад хийх болно. Хэр их комент хийдэг, хэр их лайк авснаас шалтгаалх болно шүү. Бол цаашдаа ер нь бол ингээд 20 минут даваад ярьчих болно шүү. Та бүхэндээ би дуртай шүү. Би замаа нээж ирсэн хаалгыг нурааж гардаг. Барта бол шат дээр нь алхаж зоригт хүрдэг. Чамд бол асуудал, надад бол дасгал. Шидэт зэвсэг минь зогсолтгүй хөдөлмөрлөх. Хаанч саад гарвал би тэрийг хөрөөднө. Хоригдж чадна гэж бодвол чи худлаа мөрөөднө. Дүрм миний өмнө дүрм биш, би дүрмийг өөрчлөнө. Шатаат ч унтрахгүй, би бол цорын ганц дүл. Талд ороод дайснаа би нэг үгээр дуусгана. Энэ зам дээр хинч намайг зогсоож чадахгүй. Учир нь би хөх тэнгэртэй мөрөгдөг босоо Монгол дайчин.